За сайн байцгаана уу та бүхэндээ орой минь хүргье. Тэгээд Platinum Leaders Club-ээс 7 хоног болгон зохион байгуулдаг амжилтын түүхгээ контент маань ийхүү эхэлж байна. Тэгээд өнөөдөр 7 хоногийн бям гараг тэгээд 4-р сарын 15-ны өдөр байна. Тэгээд өнөөдөр бол бас их хүчрхэг нэгэн эмэгтэйг бол одоо та бүхэнтэй уулзах гэж байна. Ирсак компани ууган лидерүүдийн нэг манай Ирсак компани хүчрхэг баг командын одоо том спонсор Дэмбэрлийн хулан одоо хүрл лидер маань өнөөдрийн контент лайв түвнэ оролцож байна. Тэгээд орой минь хүргье. Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. За сайн байцгаана уу? Энэ сайхан орой мэндийг хүргэе. За ингээд одоо манай Ирсак компани маш одоо хүчирхэг лидерүүд ордог энэ гоё контенттой урьж оруулсан гацаар хүрл лидертэй баярлалаа. Маш том хүндэтгэл байна гэж ойлгож байна. Маш нийт хүрийн хэрэг байлаа. Баярлалаа. Орой минь тандаа. За баярлалаа. За тэгээд одоо хоёлаа контентээ өглүүлээ. Жохон 16 минут хоцроод эхэлж явах шиг байна тий. Тэгээд 16 минут хоёлаа хоцорчлоо. Миний бас шалтгаан ажлын шалтгаанаас болоо хоцорлоо. За тэгээд одоо Дэмбэрлийн хулан лидер маань өөрийгөө сайхан өнөөдрийн контентыг үзэж байгаа хүмүүс сайхан танилцуулаач. Өөрийгөө товч өгөө тодорхой сайхан танилцуулаач. За намайг Дэмбэрлийн хулан гэдэг. За Ирсак компанид бол 2022 оны 5 сард ажиг хол үүсгэн ажиллаж эхэлж байлаа. За тэгээд энэ компанид ажилласнаас хойш одоо маш их зүйлийг сурч мэдэж өөрийгөө хөгжүүлж маш олон гоё хүмүүстэй нэг хамт олон нэг баг болон ажиллаж байгаа ийм эмэгтэй байна. За гэр бүлийн хувьд бол нөхөр 4 хүүхдээ хамт амьдардаг. Ийм нэг энгийн нэг гэрийн эзэгтэй энгийн нэг хүүхдүүдийн ээж ийм хүн байгаа юм аа. За баярлалаа. Маш өөрийгөө гоё танилцууллаа. Эрхэм хүрл лидер. За тэгэхээр одоо би бол сая одоо контент эхлэхдээ бас хэлсэн. Манай Ирсак компани ууган лидерүүдийн нэг ийм ихтэй байгаа гэх. Тэгэхээр одоо хоёлаа ингээ яриагаа эхлэе л да. Анх одоо Ирсак компани талаар хизээ олж мэдчихээ, хизээ хэлсэж орж энэ компани одоо зөвлөх тэ түнш болж та энэ талаасаа түүхээ эргээд хоёлаа санаад хуваалцвал. За 2022 оны 4 сарын 30-ны орой 4 сарын 27-8 гэж одоо миний спонсор намайг энэ компанид анх хүсэж оруулж ирсэн гайхалтай хүчрхэг юмтэй тавхрынгээ орломаа. Найз маань над руу сайн уу найзаа ажиллан сайн уу сонин сайхан юу вэ гэж над руу огт чат бичиж үзээгүй хүн чинь над руу ингээд чат бид хоёр болоод мэндийн зөрүүтэй л байдаг байсан байгаа. За тэгээд тэр гайхалтай эмэгтэй маань над руу ингээд сайн уу найзаа сонин сайхан байна тийм ээ ажиллан сайн уу над руу хаяа чат гэж тэгээд нэг уулзъя хуйлаа гэж тийм. Тэгэхээр би за ингээд гоё танилын зурмаар л ингээд надтай гоё уулзъя гэж яагаад байгаа юм бахтаа тий ингээд гоё цаашдаа гоё ингээд гоё харилцаа холбоотой байл гэж бодоод энэ хүн наадтай уулзъя гэдэг байгаа юм байна гэдэг бодлоор тгийг уулзъя. За тэгээд олмаа спонсоргоо машинд аваад хоёлаа нэг хэсгэн газар сууг явахтаа за найзаа ийм гоё компани байна. Ингээд Турк улсаас манай улсад Ирсак гэдэг ийм компани албасны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар орж ирж байгаа юм байна. Найзаа одоо хүний л амьдрал чи бид хоёр өнөөдөр одоо тий 4 хүүхдээ аав ажилласан бид хоёрын 4 хүүхдийнхээ ирээдүйн төлөө хоёлаа аль одоо сайхан боломжтой газар ажиллах хэрэгтэй шүү дээ гэж. Тэгээ ингээд надад энэ компани талаар анх танилцуулсан байдгийг. Тэгээд 4 сарын 30-нд би энэ компани талаар анх сонсчоод тэгээ ер нь 5 сарын 10 гаргаж энэ хугацаанд болоод өөрөө 10 хэд хоногийн хугацаанд энэ компаниг өөрөө судалж яг одоо манай Монголд орж ирэх нь үнэн үү тодорхой юу эсвэл одоо үгүй юу гэдэг талаар одоо өөрөө өөрийнхөө хэсгэн судалгаа хийж за бүр охгүй юм байна гэдэг ийм сэдвэрийн үндсэн дээрээс нь орж ирж ирсэн ийм түүхтэй тийм тэгээ одоо ингээд 4 сарын 30 босоод яг энэ компаниг Турк улсын Ирсак гэдэг компани гэдэг бараа сурагч авахгүй нэрийг ч мэдэхгүй байгаа юм чинь тийм ээ. Тэгэхээр энэ компани мэдээллийг авсан бараа сургын сонссон нэг жилийн одоо хизээ мөдгөө хэдхэн хоногийн дараа болох нэ. Ийм түүхтэй байдیں۔ Тэгээд анх тэр оройно тэр багшийн дээдийн сонор сувын 2 давхар Базар сүрэн гэдэг эмэгтэй дээр очиж орой 9 өнгөрөөгөөд очсон. Тэгээд 10 цаг өнгөрөх тэр сонор сув маань болохоор 10 гэдэг ингээд хаалга ирдэг бүх өрөөнүүдийг ингээд тойрсоо жижүүрн гар гэдэг ингээд ерөөхдөө ингээд гарах болсон шүү гэж анхааруулаад сануулад байдаг. За тэгээд Базар сүрэн лидерээс анх энэ компани маркетингийг би сонсож ирсэн. Ийм түүхтэй байдаг.
Зөв. Тэгээд шийдвэрээ гаргахлаа болоод өөрөө маш ихээр эргэлзэж судалж байхад явж иж болоод өөртөө окей гэдэг шийдвэрийн үндсэн дээрээс нь одоо ажилласан байдаг. Зөв. За тэгээд маш гоё гайхамшигтай бас түүхээ хуваалцаж байгаад баярлж байна. За тэгээд ер нь ингэдэж штэ MLM хийхэд одоо таны хувьд бол өмнө нь одоо бас MLM компанид ажиллаж байсан туршлага байгаа тий. За тэгээд одоо яагаад ер нь Irsak компани хийхээр болоод зорж ажиллах болов таны хувьд ер нь Irsak-ийн сонгох бас шалтгаан ер нь юу вэ? Нэг хоёлаа хуваалцвал. Маш олон MLM компаниуд байна шүү дээ. Тий. Миний хувьд өмнө нь одоо нэг маш гайхалтай гоё компанид ажиллаж байсан. За тэр компани манайд бараа бүтээгдэхүүнүүд үнэхээр супер маш олон хүмүүсийг амьдралын чанарыг дээшлүүлж маш олон хүмүүсийг бараа бүтээгдэхүүнүүд эрүүл мэндийн талаар өргөж одоо дээшлүүлсэн ийм гоё компани байдаг. За тэгээ энэ компаниас бол одоо миний болсон шалтгаан бол одоо бас ерөөхдөө бол бас жижиг шалтгаанууд бол байдаг. Ерөөхдөө бол заавал одоо төсвийн бизнесийг би одоо яг 2 жил гарны хугацаанд хийж үзэж штэ. Тэгэхээр энэ хугацаанд бол маш их алдаж онох тийм ээ хөгжих юм маш их байсан. За тэгээд тэр компаниас бол хүн заавал төсвийн бизнес хийж амьдрах албагүй. Тэгээд одоо шийдвэрээ гаргаад ер нь би болий тийм ээ. Одоо миний гэр бүлийнхэн ч гэсэндээ маань ихсэр маань за манай удам төсөө хийдэг байхгүй шүү. Энэ гэдэг нэг тийм юуны улмаас ер нь тийм ч юм уу болдог ч юм уу гэдэг шиг юунаас болоод за тэгээ ер нь одоо би болно гэж шийдсэн байсан. За тэгээ Irsak компани мэдээллийг анх тоолсон. Надад бол маркетинг нь маш их таалагдсан юм. Тэгэхээр өмнө болоод үнэхээр гоё маркетинг байдаг юм байна гэж бодсон. За тэгээд юу гэж бодсон бэ гэхээр за Монгол дэштэй тийм ээ угаасаа одоо маш олон төсөөний компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. За тэдний дунд те орж ирнэ гэхэд одоо бол ингээд албан ёсны эрхээ үүсгээгүй албан ёсоор улсын бүртгэлээ аваагүй гэрчгээд тэмдэггүй юм компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа бид нар бол мэддэг тийм ээ. За би бол Irsak компаниг анх ингээд сонсохдоо магадгүй би тийм л компаниудын нэг юм болов гэж бодож байсан. За тийм Монгол орж ил байдаг ажил байдаг тийм компаниуд байдаг тийм ээ. Нэг хэсэг ингээд хүмүүс ингээд одоо зүйлээ хийгээд бүр гарцсан тийм хүмүүс ингээд ашиг сонирхсан үүднээс нэг компаниг оруулж ирээд тэрийг нэг хэсэг өөрийнхөө амьдралыг дээшлүүлж өөрийгөө ингээд одоо өндөр одоо санхүүгийн эрхчлөлд бүрхэмжтэй болоод дахиад нэг компаниг оруулж ирдэг тийм юмнууд бол зөндөө байдаг шүү дээ тийм ээ. Би магадгүй энэ компаниг тийм компани юм болов уу гэж анх бол тэгж хүлээж авсан. Аль байдаг нэг ажил хэрэглэвдээ стресс нэг байлгүй гэж хүлээж авсан. За тэгээ яагаад би энэ компаниг сонгосон юм бэ гэхээр одоо ер нь бол яг нөгөө нэг судлаад явж байх, эргэлзээд явж байх тэр 12 онд би нэг Туркид очиод манай компани чи 2002 онд үүсгэн байгуулсан. Тэгэхээр 20 жилийн түүхтэй компани гэхээр надад бас маш гоё найдвартай санагдаад байна юу. Тэгээ анх энэ маань Герман улс руу гарахад хүнсгэрсэн Герман чанар юу вэ? Герман улсын юу вэ гэхээр энэ бас найж болох компани юм биш үү гэж бодсон. За тэгээд судалж явж байгаад нэг гайхалтай юм ихтэй танилцаад тэр ихч маань болохоор Турк улсад очиод Динес улсад очиод манай компани дээр очиод үзсэн бол компани дээр очиод үзсэн тий үйлдвэртэй танилцаад үзсэн. За тэгээд бүр компанидаа очсон бичлэгээ хийсэн үйлдвэртэй танилцсан бичлэгээ хийсэн. За манай компани захирал царай гэдэг одоо ихтэй үнтэй тийм ээ. Танилцаад гар бариад за Монгол талаас Турк талаас гарын биеэс тавьсан. Нэг тийм гайхалтай ихтэй танилцж байсан. За тэгээд тэр ихтэй танилцаад гэртэн очиод за Irsak компани гэдэг яг үнэн бодтой байдаг ийм компани шүү. Ийм гоё ийм бүтээгдэхүүнтэйгээ тэдний дооход ингээд ширээн дээр нь дүүрэн Irsak бүтээгдэхүүнүүд өргөсөн байсан. Тэгээд ингээд тэрэн дундаас ингээд бүтээгдэхүүнүүдийг нь үзэхэд хөө ямар гоё юм бэ? Ямар гоё үнэр сонсдог юм бэ? Тэгээд за тэгээд миний одоо хамгийн анх ингээд үзсэн бүтээгдэхүүн гэдэг энэ одоо манай нөгөө цүнхтэй сетний энэ одоо цүнх биш үү тийм ээ? Би энэ цүнхний материалыг ингээд имэрч үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь энэ ямар гоё материал юм бэ? Энэ цүнхийг оёх гэж энэ компани ямар их сэтгэл гаргасан юм бэ гэж харсан байдیں۔
Тэгээ ингэж гоё энэ нэг одоо бараа бүтээгдэхүүнээ хийж байгаа энэ бүхэндээ үрсэндээ ач холбогдол бүтээл гаргаж ингэж хийж байгаа компанид бол бодол уурмаг тийм ханар мотой хоорон зүйтэй болоод байхгүй юм байна. За окей. Тэгвэл одоо энэ компани үнэхээр Монгол улсад албан ёсны хэсгээр орж ирж байгаа үний юм байна гэдгийг одоо мэдсэн. Тэр үндсэн дээрээс нь яг тэр өдөр шийдвэрээ гаргаад маргааш бүтээлээ хийгээд тэгээ ажиллаж ирсэн байдаг. Зөв. Тэр маш бас ингээд түүхийн сонсохоор бас мундаг сайхан судалсан байж шүү таны хувьд одоо бас. Нилээн ур суурьтай хандсан байж. Тийм. Тэгээд зогсоогүй. За миний одоо танилцуулаар дамжиж тийм ээ. Туркид амьдардаг хэн байдаг вэ? Гэт бас асуудал байна. За ганц нэг урьсан хүмүүстэй хойсээр турк моркруу таньдаг мэддэг хүн байвал сургалаад энэ Ирсагийнхаа бүтээгдэхүүнүүдийг энэ туркчууд нь өөрснөө хэрэглэдэг юм уу үгүй юм уу тийм ээ? Одоо нэг улсынхаа брендийн бүтээгдэхүүнүүдийг зарим улсууд хэрэглэхгүй тоохгүй тохиол байдаг шүү дээ тийм ээ? Тэгвэл энэ хүн ард нь Ирсагийнхаа энэ брендийг хэрэглэх юм уу үгүй мэ гэж асууж сургалуулахад болвол хэрэглэхээ Ирсагийн нэрийн дэлгүүрээр орохоор бүр үнэхээр гоё үнэтэй хэрэгтэй. Бүтээгдэхүүнүүд нь маш чанартай шүү дээ. Хүмүүс нь их хэрэглэдэг. За тэгээд манай улсад яг албан ёсны эрхтэйгээр орох цаа бол чи ажиллаад үзсэн зүгээр юм биш шиг байж шүү гэдэг одоо ийм бас нэг 2-3 хүнээс тийм хариулт авч тэгжээж бүр ингээд ажиллаа хийсэн байлаа. Тэгжээж баг команда бүрдүүлж эхлэх болов тийм ээ. Маш чанар муутай, маш тийм онцгой компани хөдөлмөрөг ярьдаг тийм зүйл хүмүүсийг би урайлан дуудаж авахгүй шүү дээ тийм ёстой. Тэгж судалсан байдаг тийм төвхтэй. Зөв. За ингээд та мань одоо сонгоод ороод ингээд одоо бас маш хүчрэг баг командыг бүрдүүлэх суурь тавьсан. За тэгээд хамгийн их одоо ингээд Ирсаг компанид ажиллаж байгаад ер нь хэдэн сард лидер цолтон болж байв. Ер нь эргээд түүхээс өхвөл би 5 сарын 12 наах ажиг одоо үүсгээд баг команда бүрдүүлжлээ 5 сарынхаа хаалтаар лидер цолоо нээжсэн. Вау. Тэгээд 6 сар багаас маань миний эхний лидер гарсан. 7 сард 2 дахь лидер маань гарсан. Тэгээд дараанаас нь бол борооны дараах мөг шиг гэдэг лидерүүд маань туурч эхэлсэн дээ. Тэгээд Ирсагийн талаар бол хамгийн анх бол одоо орломоо үр лидерээс мэдээлэл бол авч ижээ. Тийм ээ. Тийм байна. За тэгээ одоо энэ юу гэдэг одоо энэ баг командыг ингээд хүмүүс ингэдэг л тань хулан хүр лидерээ. Ингээд одоо та бүхэн контентийг бол нэлээд олон үзэн дараа нөхөө за одоо ч бол ингээд 10-аад орчим хүн үзэж явах шиг байна. За тэгээд ингээд одоо тий анх удаага ингээд юу гэдэг те нөгөө юу яаж байгаа ингээд энэ мэдээллийг сонсож байгаа хүн энэ одоо ингээд ямар мундаг юм бэ? Би хизээ болоо гэдэг жоохон тийм эргэлзээ байдаг шүү дээ. Тэгвэл одоо яг тийм хүмүүс чинь хандаад хэлвэл ер нь анх та тийм сэтгэлээр төржээв. За би энэ Ирсаг сонгоод орлоо хизээ тийм том багийг босгох бол хизээ би хүр лидер болох бол ч гэдэг юм хизээ лидер болох бол гэсэн асуулт байсан өөрт чи ер нь. Ер нь бол Ирсэд орсон бол би маш хурдан хугацаанд лидер болох хэрэгтэй юм байна гэдгийг бол мэдчихсэн тийм. За тэгээд бид нар нөгөө нэг компанийн маркетинг тийм. За нэрээ хүрэл лидер гэдэг тод мөнгөн алтан цагаан алтан лидер гэдэг тод байдаг. За дарааснаас нь цар тусам 100,000 еврогийн цалин авдаг директор гэдэг албан тушаал байдаг гэдэг бид нар ярьдаг тийм ээ. Би тэр бодвол яг анх энэ компанийнхаа маркетингийг ингээд хүмүүс одоо бид нар маркетинг борлуулж борлуулсаа танилцуулаад явж байгаа. За тэр директор гэдэг бол хизээч юм билээ бид нар бүгдээрээ ярьдаг байсан. Тэр яг зүгээр хэдүүлээ баг командаа үүсгээд маш олон хүмүүс энэ гоё гайхалтай компани боломжийг нь ямар ч хэлсэн ихний эзэд танилцуулаад явжээ тийм ээ. Хэдэн дундаас бол тэтгэргүй одоо айлын хэрэглээний бүтээгдэхүүнүүд байгаа юм чинь тэтгэргүй бидний баг команд үүсээд явж байгаа нь бол амжиггүй гэдэг одоо тийм байдлаар эхэлжсэн болвол за тэгээд ерөөсөө хамгийн анхны директор Монгол төрлөө гэж эхлэнгүүт ингээд нэг дотроос юм огшоод ирсэн бүр өөр ирэхгүй ингээд гэртээ яжсан нулимс гараад ямар гоё юм бэ нэрэ болдгийм бэ штэ нэрэ энэ нь үний юм байна гэдэг тийм одоо мессеж минийс одоо тэгэж орж ирчихсэн штэ гэсэн нь тэгээд одоо маш тэгээд за дараад нь директор тоолуулаад явсаа зөндөө олон хүмүүс байгаа штэ гэж бодсоор бүр нэг гоё баяр төрөл за нэрээ тийм юм бэ тэгвэл одоо надад гэсэндээ бас энэ боломж байгаа штэ гэж бодвол тэгэл үргэлжлүүлээд за тэгээд тэрийг надад гэсэн байгаа юм чинь
надад өргөдөж ирсэн одоо дараагийн бидэнд өргөдөж ирсэн бүх хүмүүс бол энэ одоо директор гэдэг албан тушаалын энэ боломж одоо бүгд нь байдаг юм байна гэдэг бол яг тийм нөгөө хаалга нэгэн гэдэг шиг анхны директор газар сургуулийн директор маань төрөхөд бол яг тэгж ингэ бодож ирсэн. Тэрнээс анх бол бид нар тэр директор гэдэг албан тушаалыг бол тий бүр маш их олон жил ажилласан, маш их хүч зарцуулсан тийм хүмүүс ингээд авдаг. Магадгүй одоо Монголд одоо болооч үгүй ч тэр гадааддаа тийм юм гэсэн гэдэг байдлаар ингээ ханддаг байсан бол яг тэр анхны директор зүгт бол миний тэр ойлголт буруу байсан юм байна. Энэ бол бид нарт бүгдэнд нь боломжтой юм байна. Яг би хүсэж авчихсан байхгүй юу. Тэгээд одоо шинэ хүмүүсээ шинэ хуучин багт маань миний багт болсон бусдын маань багт одоо энэ ESA компанид өргөдөн ESA хүн болгонд бол энэ боломж бол нээлттэй байгаа. Тэгээд одоо бол маш хурдан хүмүүс маш хурдан маш хурдан директорийнхаа одоо болцыг нээдэг болсон байна шүү дээ. Тийм. За тэгээ хулан лидерээс дахиад бас асуух дараагийн асуулт байна. Одоо яг энэ бизнесийг сонгоо та ингээд 5 сарын 12-нд орсон гэж байна. Ингээд ESA-д орчоод хамгийн анх энэ ESA компанийнхаа энэ мэдээллийг хамгийн анх хэн санал болгоод хэнийг урьж иваа. Нууц ш бол эргээд хоёлаа бас ингээд 22 оны 5 сар руу эргээд очил д хоёлаа. Тийм ээ. 4 сарын сүүлээр тэгж сонсоо 5 сарын ихээр би одоо миний хүчирхэг директор Төмрийн нэргүүрттэй бол хэлжсэн. Заахтай нэг гоё компани байна. Манай бас нэг компани талаар сонсчихсон. Би тэр мэдээлэл харилцаж солилцсон байхгүй. Игчэндээ энд бас нэг гоё компани гэдэг. Би бас тэр компаниг нь бас нэлээд үед өмнө санд болоод байсан болохоор төрүүлээд ерөөдөө судалсан сайн ясмаатай юм байна. Үүнийг би эргээгээ тахуугийн асагт оруулах юм байна гэж хэлсэн байсан. Тэгээд нэргүүрч маань тэрийг бас сонссон. Зүгээр ч юм уу гэдээ бас бодчихсон. За тэгээд нэргүүрчтэй хэлжсэн анх одоо өөрөө бас нэг лидер сугурмал лидертэй бас хэлжсэн байдгийг. Ерөөдөө энэ хоёр хүнд бол хамгийн анх би энэ одоо компанийнхаа битээг өгчээсэн. За тэгээд сугурмал лидер маань бол одоо чи тэгээд наасаа нэгэн сонгоод орсоо бол би араас нь орох хэрэгтэй тийм. Тийш тэгснэ. Тэгээд айгүй хөөрхөн тийш бол хүлээж авчихсан. За нэргүүр лидертэй болохоор ямар ч байсан базар зүрэн директорийнхаа сургалтанд авчихсан. Тэгээд манай одоо Баатар лидер нэргүүлийн директор хоёр маань одоо гэр бүлээрээ ажилладаг маш хүчирхэг хүмүүс байдаг шүү дээ тийм ээ. За энэ хоёр маань бол хамтдаа гэхдээ энэ хоёр маань хоёулаа ирээгүй цагийнхаа бас нэг хэд хэдэн хүмүүсийг дагуулж ирээд хамтдаа олоолаа сургалтанд сууж байгаа. Яг тэр өдөр нь бол би ирээгүй. За тэгээд сургалт дуусаа нэргүүл лидер маань руу залгасан. За хулаа минь дөө энэ харин өстэй боломжийн компани юм шүү. Энэтэй харьяастай ажиллаад үзье гэж дахиж зарим шийдээ багийнхантайгаа ярьлаа. Энэ хэд маань зөвшөөрсөн. За одоо ингээд бид нар ингээд чиний багт орохоор боллоо гэж. Ингэж бид нар ингээд анх эхэлжээ та. Тэгээд бид энэ компаниг орж ирж байгаа гэдэг сургаар нь ажиллаж эхэлсэн хүмүүс бидний гарт нэг ногоон тосон дараг олохгүй тэнхэр тос гэдэг нэг ажлын тостой тийм нэг ганц хоёрхан тостой ажиллаа эхлүүлсэн. Тэгээ миний хувьд бол нэг баг зэргийн айдас байсан шүү дээ бид нарт компани хаа байсан Туркийг одоо бид нар ажил код үүсгүүлээ бүтээлтэй очих юм бол Туркийн агарын тээвэр мэвэр гэдэг нөгөө бараа бүтээгдэхүүн маань эртээ бас юу ч болоо үлээ гэдэг айлгаа. Казахстанаас хэлбэрээ бараа бүтээгдэхүүнээ зүүн гэж Казахстаны сайт дээр бид нарт бүртгэл дахиад бүх юм хийж хийлээ тий. Тэгээд нөгөө танихгүй мэдгүй бараа бүтээгдэхүүн юм эсвэл за ирээд энэ одоо ямар болоо чанартай болоо чанаргүй болоо яадаг бол гэдэг айдас бол надад бол баг зэрэг байсан манай багийнхан одоо ингээд форм ярьдаг тийм айдас байсан гэж ярьдаг юм. Тэгэхээр ингээд эхний маань бараа бүтээгдэхүүн сар гагам сар 45 хоног чинь болоод ирсэн. Ирээс хэрэглээд үзэхэд шампунь эдрээ хэрэглээд үзэхэд бол баавалдаа гэдэг үр дүн тэр одоо надад бол шууд мэдээлсэн. Анх тэгээд сургалтанд ингээд суухад базар сүрэн дээр Исагийн шампунаар 3 удаа угаахад өсний үнэлт ингээд цууд багтдаг гэсэн би бол одоо судлаа эсгаач юм билүү. Манай сүлжээнийхэн цасныг бүтээгдэхүүнээ нэг рекламаар илэв шийдэх юм шиг бас явуулж өгдөг штэ гэдэг талаар нь хүлээж авчихсан бол өөрөө яг ингээд гараараа бариад хэрэглээд үзэхээр өөсөө ингээр таастай гоё гэдэг юм одоо
шил бол яг бүтээгдэхүүнээ хэрэглэж үзтээ бид нар одоо мэдэрсэн байдаг. Одоо ингэ сая таны яриас гарч ийн л да гол нь хурл идрээ. Тэр нь юу вэ гэхээр юу яаж штэ. Яг таны орж явах үед Монголд энэ Ирсак компани орж ирсэн бас бүрэн тодорхойгүй байсан. Дээрээс нь одоо өнөөдрийн энэ Ирсакчуудыг хэрэглэж байгаа бүхэл бүтээгдэхүүн сонголт шүү дээ. Одоо баг онлайнаар дүүрэн, сайтаар дүүрэн бараа бүтээгдэхүүн байна. Тэр үед баг бүтээгдэхүүнтэй хүн баг од байсан юм шиг баг дарагч байсан юм уу? Ямар сандаа тий од байсан шүү дээ. Хоосон сам барайл ярьдаг байсан үе баг. Тэгэхээр ер нь энэ үед ингэж баг бүрдүүлэхэд байхгүй баг тийм баг тий. Ааха. Тэгээ энэ үед ингэ баг бүрдүүлэхэд бас амаргүй байсан биз? Одоогийн нөхцөл байдалтай харьцуулах юм бол амаргүй байсан. Тэгвэл нөгөө нэг яагаад ч нөгөө хүмүүс ингээд хүнийг ингээд яг нөгөө эрс эрсээ даадаг энерги даатдаг гэдэг шиг тийм ээ. Бидний баг командад гэхэд бол маш одоо ихтгэлтэйгээр хүмүүс ингээд нэгдэж орж иржсэн. Би одоо ч заримдаа гайхах юм тий. Би яагаад ингээд орлмаас тэр үед ингээд итгэсэн бол тий. Надад орж ирсэн хүмүүс ингээд надад яагаад итгээд ингээд бараа бүтээгдэхүүнээ надтай адилхан 1 сар, 2 сар, 3 сар компани орж ирсний дараа бид нар бараагаа авах асуудалтай байсан шүү дээ тийм ээ. Яагаад энэ хүмүүс ингээд биднэрт ингээд итгэсэн юм болоод гэдгийг болоод эхлээд болоод би гайхдаг байсан. Огт бараагүй хахад нэг бүдэг бадаг юм ярьтал үлгэр томог шиг юм ярьчаар ингээд байгаад байдаг гэдэг. Тэгэхээр энэ дээр болоод яагаад биднэрт итгэлцэл үүссэн бэ гэхээр нөгөө хувь хүмүүс хоорондоо энэ хэм бэлээ, би хэм бэлээ те гэдэг маш гоё итгэл сэтгэлийн үүднээс одоо энэ юу маань бизнес маань биднэрт итгэж энэ том баг маань үүссэн байна гэдэг бол хардаг. За тэгээд тийм итгээд ирж байгаа хүмүүс нь миний эрг ганц нэг урьсан хотод уулзаад танилцаад ингээд байж байгаа хүмүүсээс гадна хөдөө орон нутгаас онлайнаар холбогдоод шууд ингээд мөнгөө над руу шилжүүлээд захиалга хийгээд тэгээд надтай адилхан үг дуугүй бараагаа үлээгээд 1 2 3 сар болж байгаа юм. Өндөө эсвэл тэгэхээр гайхдаг бид нартай болоод үнхээр баярлаж чаддаг очиж бас танилцсан байдаг би бүр зорж очиж тэгэхээр одоо надад ингээд би одоо маш их баярлалаа гэж бодсон. Та нар яагаад надад итгэсэн бэ гэхээр магадгүй одоо яг нөгөө итгэл даах царай гэдэг шиг манай одоо анхдагчуд болоод яг л тийм л байсан юм шиг санагддаг. Анхдагч хүмүүс тийм ээ. Яг тийм бүгдээрээ одоо хүнийг ингээд хуураад тэгсүүнээ аваад алга болохгүй тийм л одоо нөхцөл цугларч нэгнийхээ энергиэрээ нэгсэн байна. Тэрнийхэн хүчинд энэ том компаниг бид нар одоо Монгол улсад оршин тогтноход сахгүй өөргөрөөлөө гүйцэн ингээд гүйцэтгсэн болов уу гэж бодсон. Эцэг цагаа орлмаадаа эцэг цагаа базар сүрэндээ эцэг цагаа тэр Казахстанаас бидний бараа бүтээгдэхүүнийг гэртээ цуглуулад найзуудтай явуулах унаага хүлээгээд байж байгаа тэр Казахстанд байгаа баскетбол спонсортой эцэг цагаа юм тий. Тэгэнгүүт бид нар тэр спонсортой эцэг цагаа бидний баг команд эргээгээд бид нарт итгэсэн тийм гоё хацаатай байсан. Ер нь MLM бизнест бол хамгийн гол нь итгэл байдаг тий. Спонсортой итгэл, компанид итгэх итгэл гэдэг хамгийн чухал. Тэгэхээр сая таны яриан дээр яа харахгүй дурддагдаж байна. Итгэл юм аа. Энэ бол яг тэр үед бүтээгдэхүүн байгаагүй, компани орж ирсэн тодорхойгүй байсан чинь яг л спонсортой итгэсэн, өөрт чинь итгэсэн. Тэгээд ийм том баг команд үүссэн байна. Одоо жишээлбэл өнөөдөр таны баг командыг зүгээр би ингээл бодоо сууж ялаа л да. Одоо ярьж явах орд чинь. За жишээлбэл таны багаас директор гарсан байна. Таны багаас 2 мөнгөн лидер гарсан байна. За хүр лидерхэд одоо баг одоо хэд юм болоо 5 6 хэд ч юм болоо мэдэхгүй. За зөндөл байгаа. За лидер хэд одоо баг 200 гарсан юм уу хэд юм мэдэхгүй байна. 200 гач шүү мө мэдэхгүй шүү. За ингээд бодоход та бол маш том баг тоолоогүй юу. За тэгэхээр маш том баг командын ингээд том баг командыг үүсгэж. Тэгэхээр энэ одоо ингээд өөрийгөө харахтаа бас бахардгүй. Гэхдээ энэ нэг бахархлын юу гэхээр би энэ олон монголчуудыг бас ингэж санхүүгийн нэмэлт орлоготой болох маш олон хүмүүсийн амьдралыг одоо юу гэдэг гэрэл гигээ одоо юу гэх ингээд нэг сайхан жим татаж өгчтэй гэж одоо ингээд нэг тийм талархал одоо юу гэх хүн ингээд бас зарим юмдаа нэг омгшиж бахархах ингээд нэг үе байдаг шүү дээ. Тэгээд зарим юмс ирч хүч авдаг. Тийм одоо мэдрэмжүүд ер нь төрдгөө. Юу гэж бодож байна? Та ч их дарга хүн шүү дээ бас юм. За. Мэдээж одоо төрөлгүй яах вэ те? За тэгээд юунд хамгийн их бахархдаг вэ гэхээр яаж одоо орлмаа спонсор намайг тоож энэ компанид өрсөн болоо гэж нэгдүгээр бол харагдсан тийм. Намайг тоож тэр хүн өрсөн байгаа даа. За хоёрдугаар би энэ компани яг ингээд шударгаар үйл ажиллагаа маш гоё ингээд явуулсагаад талархдаг маш гоё үйл орж ирнэ гэсэн баг бид нэр хасгаар те
ингээд яг орж ирэх нь үний юм уу, худлаа юм уу, тэрсэн тэгээд энэ чинь ингээд байна. Байр савсан бэлэн үү, үгүй юу гэж хатад зэрдээд Монгол ресурсын бас нэг хүлээдтэй 50 юм шиг гэрнэ. Таагаар айгу давшингууд хөрөнгөний зантай юм байлээ шүү дээ. Бид нар айгу адгүй тийм. Тэгээд би хавар ингээд 100 ингээд адгаал яарал та гэж хийсэн болоод ингээд лээсэн тэгсэн компани яасан. Би одоо ингэж хадгалсан. Бид нар адгаал бид нар хөрөнгөлээд энэ компанид болж байгаа бүх юм окей найдвартай ингээд болж байгаа тэгдэг ингээд гэл бүх юмаа бид нар тайлгнахгүй ирээд бүх үйл ажиллагаа яг ингээд хуулийн дагуу ингээд явагдаж байсан байлээ тийм ээ. Тэгээ би энэ компанид бас талрах юм. За тэгээ одоогийн байдлаар одоо миний яг ингээд ураад гадаад ингээд ажиллаад ингээд хэлсэн болвол яг миний гардаж ингээд өөрөө ингээд төрүүлсэн лидерүүд болоод яг үндэ одоо цөөхөн штэ. Нэг 10 20 дотор 20 15 мав орчим гэж бодож баг те. Нэгдүгээр игнэний 6 литрээс гадна 2 3 дугаар игнэний одоо миний гардаж одоо бүрдээд тулж ажилладаг лидерүүдээс гадна тэгвэл би энэ одоо тэд нар маань одоо доотлон сая гаруй төгрөгийн цалинтай тэгээд 2 сая 3 сая 4 сая 5 сая 10 сая гэж одоо баг явж ирсэн тийм ээ. Тэгсэн одоо би ингээд нөгөө багийнхаа лидерийг яг ингээд бүх нийт багийнхаа лидерүүдийг болоод ер нь тоож өгсөнгүүлтэй 100 бол гарсан баг гэж бодож байна. 150 яг гарсан байгаа тийм. Тий. Нилээн гарсан баг тий. Тэгээд би ингэж бодож байгаа. За тэгвэл энэ одоо шийдвэрийг гаргаж чаддаг энэ мундаг 100 гаруй хүн гэдэг чинь тэр 150 хүн лидер байлаа гэж 150 хүний ард 150 айл амьдрал яригдаа тийм ээ. Тэдний магадгүй 2 нь 2 3 нь 3 хүүхэдтэй 4 хүүхэдтэй юм ингээд олон айв бүр тэднээс нь арга шагаа 6 700 мянган хүн ингээд яригдаад явна шүү дээ тий үрсэгдэл. Тэгэхээр ингээд би юу гэж боддог вэ гэхээр энд ингээд шийдвэрээ гаргаж чадж байгаа ингээ энэ хүмүүс ямар гайхалтай юм бэ гэж бас их баярлалаа. За тэгээд өөрөөрөө бахархаас гадна нөгөө эдрийнхаа багийнхныхаа амжилтыг хараад ингээд баясаад байдаг шүү дээ. За ингээд энэ маань ингээд энэ сар ингээд энэ талын ингээд энэ ийм лидер боллоо тий багаас нь цаал лидер бүрдэн энэ лидерийн маань талин одоо ойролцоогоор тэд болондоо гэж ороод хатад чиг ингээд миний ингээд болсноор ингээд болсон ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээ ингээд энэ олон айл өрөх Монголд одоо бид нар ажлын байр ямар байгаа вэ? Манай одоо MLM бизнес манай сүлжээний бизнесийг болоод гоншондгүй, гомдолгүй нэг тийм мондог нэг амьдралаа болоод би яг ийм нэг ядуу амьдралаар би ингээд ийм өнөөдөр маргааш аргачласан амьдралаар амьдрах хүн бишээ. Миний амьдрал одоо дараагийн шатнд би одоо маш гоё амьдрах ихтэй хүн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн хүмүүс болоод шийдвэрээ гаргаж ажиллаад дараагийн цод цараараа нээгээд ингээд явах юм байна гэж хардаг байхгүй юу. Бид нар ингээд тийм улс надад ажил өгөхгүй байна, төр муу байна, 76 гишүүн онцгүй байна. Монгол ажлын байр олохгүй байна, Монгол мяа байна гэж болоогүй. Бид нар ингээд гадагшаа явж одоо боолын хөдөлмөр эрхлэхийг болвол гол зорилгоо болоогүй. Бид нар хэдүүлээ яасан бэ гэхээр маш гоё одоо Монголдо хайртай хүмүүстэйгээ хамтдаа бүлэний бизнес эрхлээд болов бид нар ингээд амьдралаа дараагийн шатнд хүргэх боломжтой юм байна гэдэг маш том гайхалтай сэтгэлгээгээ төвлөрсөн гайхалтай хүмүүсээр бидний баг команд бол бүрдэн үүсдэг гэж би бас боддог байхгүй юу. Тэгэхээр энэ одоо хүмүүсийн амжилтыг харж баярлаж урамшиж маш их мотивацийг авдаг. Тэгээ бид нар одоо анх ингээд манай компани талентыг шилэн байдлаар харагдсан шүү. Нэг боноо одоо нэмсэн байдаг тийм ээ. Анх бол югаач мэдгүй байхдаа өөрийнхөө талент хардаг байсан бол одоо тэр өөрийнхөө сайжруулж өөрийнхөө талент хардаг бол мартсан явж байгаа юм. Яг үгээр одоо нөгөө дараагаас маань гарсан дийтрүүд руугаа ингээд ороод талент хэд болсон бэ? Талент хэд болсон байна? 200 мянга, 400 мянга, 500 мянга сая болсон байж тэгээд нөгөөдөлийнхаа өмнөөс баярлаа гэдэг. Тэгж ажилладаг байгаа. Зөв. За хол лидерээс ахад асуулт байна. Маш гоё дэлгэнгүй ярьж байна. Зэгцтэй. За тэгээд бас нэг асуулт юу вэ гэхээр түрүүн таны ярианаар хөндөгдсөн. Маш монголчууд адгуу гэдэг. Тэгээд таны одоо үгдээ яг тэр Ирсак компани Монголд орж ирэхсэг нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн удаан хүлээж ирсэн тийм. Магадгүй хамгийн баг хүлээсэн баг 45 хоног юм. За тэгээд 3 сар маар гэж хүлээсэн. Энэ хугацаанд замын дундаас энэ компанийг тантай сонгож хамтарч ажиллах гэж замын дундаас жоохон шантарч буцсан хүн ер нь байгаа юу? Зөв нууц шүү. Байгаа шүү дээ. Харин бүр одоо дотны маань
багын манай айдгүй хайдсан байдаг. Тэ хүлээгээгүй бараа бүтээгдэхүүн одоо таалагдаагүй ч гэх юм. Одоо ямар нэгэн шалтгаан мунахгүй шүү дээ. Нөгөө бодит хүн мунахгүй хийх хүн шалтгаан мунахгүй байдаг тийм ээ. Бид нар энэ компаниг энэ бизнесийг хийх шалтгаан мянга төмөрөө байхад чинь яг бодит гэж шийдсэн хүнд нэг хэн шалтгаан болох болдог байхгүй. Тэгээ ингээд буцаад явсан нэг бишээ. Миний хахаар одоо 2 хүн байдیں۔ Тэгээд тэдний араас нь гарч ирсэн хүмүүс өнөөдөр өөрийнхөө ажлынхаа хэрээр цалин оромжуулалт аваад одоо өөрийнхөө амьдралдаа нэмэрч орлогыг бий болгох гэдэг улам мундаг ажилласан байдаг. Тэгээ би одоо тийм жаахан харамсгал юм да. Одоо тэгээд хүний одоо шийдвэрийг хүний амьдрал хүн нэгдээ түрүү би ийм бичвэ гэж болоод явж байгаа яах вэ гэж боддог байхгүй юу? Жаахан харамсдаг шүү тийм хүмүүс гарч ирвэл одоо баг командаас нь манай багийнхнаас одоо болио бизнес үсээ чадахгүй юм байна. Интергээд ингээд болоод явж байгааг бодвол харамсгийн. Гэтэл бид нар энийг чинь үсээ гэдгийг одоо монголчууд их янзын мөнгөний үсээ янзын одоо тийм үнэтэй үсэнд ороод артикт ороод өөрөөсөө орчоод тэгээд үсээ муу юм байна гэдгийг өөрөөсөндөө ингээд тодорхойлоод байгаа болохоос 21-р зууны ер нь одоо тийм бизнесийг бид нар яалаа яах юм бэ? Анхуул хандлагыг би бодсон. Зөв. За тэгэхээр ер нь бол энэ MLM бизнес бол 21-р зууны бизнес. Тэгээ энд бол өөрийнхөө бодол санааг одоо тий өөрчилж чадсан, өөртөө итгэж чадсан бол илүү амжилтанд хүрдэг байх гэж миний хувьд бол хардаг. Өөртөө итгэж чадсан хүн. Тийм ээ? Тийм байх гэж бодож байна. За тэгээд бас хүрл лидерээсээ асуух асуулт байна. Одоо өнөөдрийн за нарийн ярил одоо хулан лидер ч одоо миний спонсор байгаа бас. Одоо тэгээд одоо эрхэм спонсороос бас асуугаа суужаад бас их гоё юм. За манай хулан одоо юу гэдэг хүрл лидерийн маань хувьд болохоор маш гоё. Би зүгээр ингэж хараад идэв. Хүн ингээд нөө эрдэмтэй хүн даруй их мөрөн дөлгөөн гэдэг шиг манай хулан лидерт бас их сайхан зан чанар цогцолсон гэж би хараад идэв. Одоо өнөөдөр хоёул амна хийж ярьж байгаа тийм. Яагаад гэвэл том спонсор толгой лидер хүн бол аливаад нухацтай ханддаг. Ёстой нэрэ 7 хэрчнийг хэмжил, юу л 7 хэмжнийг огтл гэдэг шиг энэ зарчимд аливаад бас нэг юм улс суурьтай, нэлээд бодож байгаад углуурхтай ярьдаг юм болов ханддсан болов гэж би хараад байна. Тэгээд таны энэ зан чанар бас их багаас сусан шин чанар. Энэ одоо яг нөгөө миний хувь асуулт ороод ирж шүү тий. Тэгэхээр ер нь энэ бол эцэгхийн хүмүүжил нэлээд багаас суусан одоо хүмүүжил байна уу? Энэ зан чанар их авууштай зан чанар санагддаг л да. Яг бол манайхан ч ингээд нэг жоохон ингээд цол ахаад жоохон ингээд ихээр бас нэг буруу савлчих гэдэг нэг тал байдаг. Гэтэл танд бол одоо яг ингээд нэг юм гэдэг чинь бас нэг юм за байж байгаараа хүлээж байгаа гэдэг нэг ямыг улс суурьтай, логиктэй, дистраттай, нэлээд нухацтай бодож байгаад хариултаа хэлдэг, ярьдаг ийм тал ажиглагдаад байдیں۔ Энэ тал энэ чанараасаа хуваалцвал хоёлаа. Хувь руу ч орж иш одоо миний хувьас асууж байгаа асуулт маань. Баярлалаа. За миний хувьд бол баг маснаа эмээ өвөөсөөгөө үсэж одоо аав ээж байдаг гэсэндээ одоо эмээ өвөөсийг гал дээр өссөн байхгүй юу? Эмээ өвөөгийн ганц хэрэг хайртай хүн байгаа байхгүй юу? Ганц ингээд хэмжээсдэг гэх юм уу те. За тэгээд яагаад одоо энэ чанар юм бэ гэхээр одоо тэр эмээ өвөөгөөс маань одоо үсэж ирсэн тийм ялангуяа одоо эмээгээс мань те өвөө одоо өвөөгийн ганц байсан өвөөтэй эмээ одоо маш тийм бай чанартай сайхан эмэгтэйлээс өвлгөр дуурайж болсон. Тэгэхээр одоо энэ зан чанар маань одоо эмээ өвөөс маань тэгээд би одоо ингээд бодоод хаврахгүй бид нар заримдаа ингээд хүүхдүүдээ янз бүрийн сайхан буруу юм зүйлс сайхан гэр орноос ирдэг сайхан болоод тийшээ гэж нөгөө зэмж шүмжлэхээ өөрчлөлт олгоод идэг тийм ээ. Миний хувьд бол одоо эмээ өвөө хоёртойгоо байсан чинь нөгөө гэрээ ажилт айгүй мó нөгөө намаа уншаад өөрөөгөө хөгжүүлээд ингээд байсан хэрэгтэй. Тэгээд хийгээд намаа уншаад байсан. Өөрөөр дураараа байдаг. Би эмээ өвөө хоёроос чи тэрийг гисэнгүү, чи энийг ингэсэнгүү, чи яандаа гэдэг одоо шатаагүй тиймийн ийм гэдэг ямар нэгэн байдлаар тэр шүүн зүйлийг бодсоосоо авч үзээгүй юм бэлээ. Энэ одоо маш тахтай аз авшаа яадаг өөртөө байна. За тэгвэл бид нар одоо ямар нэгэн байдлаар шүүм зүйлийг аваагүй байнга одоо эмээ өвгөр хайранд номбар чи
чи чаддаг шүү. Миний охин чадсан шүү. Тэгвэл нөгөөт нь би чадахгүй байсан ч тэр хоёр хүн надад маш их итгэлээр тэр итгэлээр намайг ингээд өчөөд хүмүүстсэн байна да тийм ээ. Тэгэхээр яг одоо тэр зүйлэл намайг ингээд багаас маань ингээд ямар ч зүйл хийсэн ингээд яаж игээд ард нь гарч чаддаг тэр яг итгэл үнэмшлийг одоо нөгөө далд хүнсэрт маань суулгаж өгсөн байна. Одоогийн байдлаас бол тэгээд хардаг байдаг. Тэгэхээр бид нар гэсэндээ цаашдаа би одоо миний баг маань би багийнхнахаа босоод ажилласан гэдэг орсоод ирсний яах юм, энэний яах юм, яагаад энэ дагаад энэ цаадаа гэж байдаг бо. Хүсээд одоо над дээр бүрээд ирээд балтаасаа бариад одоо багийнхнахаа одоо яг юм бүтцээ харуулад ирвэл одоо энэ дээр нь тэгвэл тэрэн дээр нь тэгвэл яг ингээд ажилладаг. Ягаад ч юм хүнд ингээд айгуух итгэдэг байхгүй юу? Би өөрөө айгуух итгүүлээд өссөн яг тэр данцаараа одоо баг хамаантаа манай энэ угаасаа мундаг энэ чадна. Одоо нөгөө маань одоо сая ингээд шинэхэн сургалтанд одоо орсон одоо хажуу багуудаас маань шинэ лидерүүд маань одоо шинэхнээр энэ тоонд сургалтанд ороод ирсэн. Тэнд одоо би яг итгэдэг байхгүй. Угаасаа чадна. Чаддгийг би мэддэг. Гэтэл би тэр хүний сургалт хийгээд зогсхийн сонсог байгаа ш. Тэгээ ингээд би нэг хэдэн сар ингээд харилцаа үүсгээд ингээд явсан болохоор энэ маань ямар хүн бэ? Тэр маань ямар хүн бэ гэдэг мэдсэн нэг хүний багтаа байдаг байхгүй юу? За энэ чадна. Манай энэ туссан үед одоо ингээд татыг юун дээр ч өөрийгөө аваад гарах тийм чадвартай шүү дээ. Тэгээд би одоо ингээд бодсоо болоо би бас өөрийнхөө тэр багаасаа өсөж хүмүүс дээрээ бас баг хамт олноо. Настай ингээд ойрхон ингээд удаа тасаад байдаг тэр хүмүүсээ бас хүмүүжүүлээд байдаг юм болоо гэж хардгийг. Одоо ингээд хаахад болоод багийнхан маань бол яг одоо өөртөө маань сэтгэл хөөрхөн харагдаад байдаг шүү дээ. Одоо өөрөө ч айгүй хөөрхөн жижиг бүгдийг маань харагдаад байдаг шнэ. Манай дээр нэргүү директор маань ингээд маш том директор болсон тийм ээ. Надаас дөрвүүдээр ингээд маш том директор болсон байлээ тийм дээ. Яна одоо ингэчвээ тийчвээ гэж ингээд хөөрхөн дотроос ингээд хайрлаад бодоод идэв байхгүй юу? Тэгэхээр нэг тийм л юм болоод идэв юм шиг санагдсан. Тэгэхээр таны ярианаас зүгээр ингээд дүгнэлт хийхэд бол бас мундаг өвөө эмээгийн одоо сайхан сургаалт өссөн байна. Тэгээ яг ингээд яг таны түүхийг сонсохоор бас миний түүх санаанд орж байна. Би бас өвөө эмээгийн хүүхэд. Агаас өвөө эмээ дээр өссөн. Хэдийгээр өвөө эмээ минь одоо байхгүй ч гэсэн бас маш сайхан хүмүүжлийг өгдөг хүүхдийг одоо яг ингээд тэр ер нь эмээ өвөө өсгөж хүмүүжлээд бол маш гүр ингээд хүүхдийг багаас нэг ухаантай, аливаамд улсууртай, тэгээд бие даасан байдлаар өсгөж чаддаг юм болов уу гэж боддог. Тэгэхээр таныг хараад яг тийм юм байна. Тэгвэл бас эмээ өвөө бол мундаг хүмүүс. Би бас эмээ өвөө хүүхэд бүр баг дээр мал дээр өсөж ирсэн. Намайг хүмүүс харахад чи мал дээр байсан мөгий гайхаад байт. Тэгээд яг таныг сонсож яг ингээд миний бас ингээд сая нүдэн дундуур ингээд өвөө эмээ санаанд ороод бас ингээд дотор жоохон сонир болж байна одоо. Тэгээд ярьсаа ингээд дотор сонир болж байна. Итгэлийн амьд шүү дээ. Ингээд эргээл бодохоор дурсан нүдний урдуур ингээд лөнгөрөөл цэрс гэж юм чинь тий. Маш гоё бас. За эрхэм лидер минь хоёлаа юу яа бүр лидерээ. Бас хүмүүс гоё сайн сайхан үгийг танд бичиж байна. Одоо та бүхэн лайвыг бол 20 гаруй хүн үзэж байна. Админын бол би харагдаад байна. Надад бүр хідэн лайв хідэн үзээд байгаа нь харагдаад. Би бичээд байгаа. Таны нэг дуу юу болчихв? Дуу бажигнаад байна. Таны дуу бажигнаад байна лидерээ. За, үгүй миний ч ноутбук дээр би шууд ярьж байгаа. За, таны дууг жоохон сул байна гэдэг. Энэ надад сонсогдохдоо зүгээр л байна. Энэ үзэж байгаа хүмүүс дуу жоохон сул байна шүү оролцогч юм гэдэг. За тэгээ ингээд хүмүүс юугаа үзчихээ. За, тэгээд таныг одоо бас нэг гоё юм нь юу гэхээр хүмүүс маш гоё урмын өгөөд биччихээ. Лидерүүд, таны багийн лидерүүд, за бусад одоо Монголын ирсагчууд их сайн сайхан урмын үг өгсөн байна. Хоёул энийг бас уншаад дараа нь ярилцлага үргэлжлүүлье. За, тэгэхээр Бацаа Гамбол гэдэг одоо бас миний нэг лидер, манай эхнэр маань бас тань хандаад бас амжилт хүсье гэд 3 зүр хэлгээжээ. За Бацаа лидер маань баярлалаа хонгор минь чамдаа бас амжилт. За ингэж гарч ирдэг бахан штэ тий. Сүнжээг сайн байна уу гэн сайн байна уу одоо тантай мэдчилж ясан тавтай үстэй. За Ганбаатар шинэхүү мундаг шүү амжилт хүсье гэж таныг танд юм шиг байна. Таны багийн лидер юм болов? Мэдгүй. Тэгээд үрээгээ талахгүй юу дээ баярлалаа. За энэ манайх ингээд та бүхэн ярилцлагын дор маш олон хүмүүсийг бол invite хийжээ. Одоо ингээд манай энэ одоо мундаг ингээд үзээрэй, эндээс ирч хүч аваарай, урам зориг аваарай гэдэг ингээд маш олон хүмүүсийг invite хийжээ. Ингээд баярлалаа.
За бэлгээ удвал гинэ, мундаг гинэ. Танд одоо бас амжилтыг хүсье гэж ах шиг байна. Мундаг шүү л гэж таныг бас хүндэлж биширч явдаг юм байна. За таны одоо гайхалтай хүчрэг спонсор лавгсрынгийн орломоо лидер маань танд гайхалтай ухаалаг хүчрэг лидер чамдаа үнэхээр бахархаж явдаг шүү. Хайртай шүү чамдаа хүчрэг багийн спонсор шүү чимэн гинэ. Спонсор баярлаа. Амжилт хүссэн, урам зориг хайрлсан бас их сайхан баярлаа. Чамдаа бас амжилт хүсье. Хайртай шүү. Намайг урьсанд баярлаа. Мундаг шүү. За дэгийн нараа гээд мундаг юм аа амжилт хүсье гэж ах шиг байна да. За манай инх түвшин лидер байгаа хгүй эрүүл мэнд гоо сайхан гэдэг чинь. За гайхалтай мундаг хүмүүс шүү гэн. За бид хоёрыг л магтсан юм шиг байна. Баярлалаа төвшөөгчтэй. За энэ орой минь зочны маань дуу жоохон сул байна. За одоо гайг болсон баха ган хуйг байгаль туяа дууга чангалаас сонсоорой сонсогдоод байна шүү. За дараагийн лидерүүд маань их гой хүчжээ. За таны бас нэг хүчрэг лидер бичсэн байна. Чи би үнэхээр мундаг шүү. Хайртай шүү спонсор доо гэдэг. Энд чи манай юм билээ энэ лидер үлээ. Суурмаа лидер маань шүү дээ. Баярлалаа суурмаа. Чамдаа хайртай шүү, мундаг шүү. Манай энэ тэргүүн маань манай одоо хүтэж маань яаж яхад ямар ч гоё яг ингээд сэтгэлээс нь уншдаг тий. Би нэг ангилсан шин уянглаа итгэе уянглаад байх юм гэсэн шин. За дараа нь ган хуйг байгаль туяа гэдэг мундаг шүү. Нэг баг хамт тутам болоод явж байгаад үнэхээр баярлаж явдаг шүү гин. За танд үнэхээр хандаад бас их сайхан үг бичсэн байна. Баярлалаа лидерээ. Тийм тэгээд та таньдаг лидерүүд байх, таны багийн лидерүүд байх шиг байна. Онлайнаар бага бүрдүүлж ажилладаг энэ мундаг лидерүүдийгээ болвол үнэхээр гайхдаг шүү дээ. Заримдаа одоо энэ лидерүүдийнхаа бас ингээд яаж ингэж одоо онлайнаар ажил гэрээсээ тий хүүхдээ өсгөнгөө би тэдсийн өдөр болгоныг болсон болоогүй офс дээр очиод цай кофе уух гэж заримдаа очисон юм шиг байгаад идэг шүү дээ тий. Гэтэл энэ хүмүүс гэртээ хүүхдээ хараад ингээд тэрнийхээ хажуугаар ингээд ажиллаад ингээд лидер цоолныгээ дараагаа багаасаа ингээд цолтон төрүүлээд ингэж агаад бол бүр би цаашаа мундаг санагддаг шүү дээ. Бид нар цаашаа мундаг санагддаг шүү дээ. Зөв. За тэгээд ер нь бол битэрийн яриа бас их сайхан ярьсан маань сайхан өрнөж байна. За тэгээд манай эрхэм одоо энэ лайвыг үзэж байгаа энэ 30 гаруй хүн байна. За энэ хүмүүс маань бас битэрээс асуулт байвал энэ комментэр үлдээгээрээ би бас яг хулан лидерээсээ бол асууж өгнө. Тавхны асуултанд. За магадгүй урам зориг хайрлсан сайхан урмын үг байвал хүн гэдэг чинь сэтгэлийн амьтад урам зоригоор одоо тэтгэгдэж урам зориг авч ирч хүч авч идэг. Тэгэхээр нэг сэтгэлийн сайхан үгээ бас харамлалгүй сайхан бичээрэй эрхэм лидертэй. За тэгээд хоёлаа ярилцлага руу эргээд оръё. Тэгээд хоёулаа ч ингээд таны хувьд бол би бас ингээд нөгөө бодчих хүлээлтээс авах. За манай хулан лидер чинь одоо хэр одоо дэлгэрэнгүй ярих бол товчхон одоо ингээд контент хийгээд байгаа чинь бас янз янзын товчхон ярьдаг хүн байна, дэлгэрэнгүй ярьдаг хүн байна. Тэгээ ингээд бодцоо би л нэлээд сайн чиглүүлэх гэсэн таа ч мундаг чиглүүлээд байна. Би энэ бол зүгээр энэ бол даган баясаад яваалаа шүү. За баярлалаа. Дараагийн асуулт байна. За одоо ингээд энэ контентийг одоо та бүхэн маань үзээд одоо маш олон хүмүүс үзэж байна. Дараа нь 1000 хүмүүс үздэг. Ер нь контентийг маань нөхөж их олон хүмүүс. 7 хоногийн дараа бүр ямар гоё юм бэ? Дуучин сул байна. Ингээд бичээд идэх байхгүй хөөх. Бүр 7 хоногийн дараа ямар сонсоод энийг тэгээд одоо яг одоо цацж байгаа гэж хүмүүс боддог байх. Тэгээд тэр болгоноос ингээд хөөх юм бичээд ингээд идэх. Тийм учраас маш олон хүмүүс урам зориг авдаг. Тэгээд сая гэхэл одоо Доронтын одоо мундаг багийнхантай уулзалт хийлээ л дээ. Клубын дэргэний хувьд ингээд маань тэгэхэд бол таны контентуудыг их гоё үздэг, мундаг гоё лидерүүд ордог. Тэндээс маш ирч хүчийг авдаг. Бүр ажиллах арга ивэ болдог гэж ярьж байгаа. Миний хувьд бол туйлын баяртай. Гол нь энэ. Өнөөдөр энэ орж байгаа хүмүүсийн харга барилаас энэ ингээд хүмүүсээс ирч хүч аваад, урам зориг аваад ингэж ажиллах гэдэг нэг тий. Ерөнхийн нэг ингээд нэг юу гэх одоо жанжин шугамаа олоод авчиж ивэл энэ контентын гол одоо зорилго нь оршиж байгаа юм. Бусдаар одоо энэ нөгөө өөрийгөө рекламдах гад хин нэг рекламдах гэдэг гол биш. Энэ хүмүүсээс суралцаараа илүү хөгжөөрэй. Энэ хүмүүс чадсан бол та чадна гэдэг тэр урам зориг ирч хүчийг өгөх гээд байгаа энэ контентын зорилго бол үүнд оршиж байгаа шүү гэдгийг бас хэлье. За тэгээд одоо үнцэн асуулт руу оръё. Одоо бас илүү олон юм яриад байна баг юм. За тэгэхээр одоо эрхэм одоо хөр лидерээс бас дараагийн асуулт байна. Та дээр энэ контентыг маш олон хүмүүс дараа нь нөхөж үзнэ. Тэгэхээр энэ контентыг үзэж байгаа одоо Монголын энэ эмэгтэйчүүд үнэхээр хүчрэх байдаг. Тэгэхээр тэр хүмүүс тэр нь юу гэж одоо хэлмээр байна те? Таны хувьд одоо ямар үйлдэлээс гээд ер нь Ярсакийг яагаад сонгох шалтгаан байгаа юм? Тэр талаас нь та нэг сайхан хэлээч.
чиглүүлж. Би бол одоо сургалт олгоныхоо ихэнд компанийнхаа нэрийг тайлбарлах дуртай байдаг тий. Эрүүл мэндийн эртнээс гэдэг утга агуулга чинь тий маш гүн гүнзгий утга агуулгыг агуулдаг юм аа. Энэ зөвхөн нэг эрүүл мэндийн эртнээс гэдэг 3 үг бол биш юм аа. За яагаад ингэж вэ гэхээр бид нар бол одоо эрүүл мэнд гэдэг зүйлийг амруугүй орж байгаа хоол хүнстэйгээ хольж утгаж ойлгоод байдаг. Магадгүй хятадууд биднэрт нэг хортой айлам үйлдвэрлээл наашаа явуулаад нөгөөтгийг бид нар идээд хордож өгöd байгаа юм шиг бид нар ингээд ярьдаг ойлгодог нууц ш үнэн тийм ээ. Тэгвэл одоо бид нар ингээд би энэ гайхалтай компанид орохоос өмнө өмнө нь бол одоо аль болох нөгөө эко аяг угаагчийг хэрэглэх ёстой юм байна гэд Amway брендийн аяг угаагчийг бол хэрэглээд бол хэвссэн байгаад байдаг те. Тэр компанид би бас баярлалаа. Ягаад вэ гэвэл одоо энэ компани одоо энэ Peri гэдэг чинь бол химийн нэгдэлтэй бидний биед хор тавдрыг үүсгэдэг. Та нар энэ эко аяг угаагч гэж юм байдгийм шүү гэдгийг бид нарт таниулсан байгаад байгаа юм. За тэгээд ер нь тэрнээс бол айхтар хитрээгүй дээ. Тэгээ явж идэл Irsa компанийнхаа одоо энэ одоо эргээд харахад өрөө болгонд Irsa-гийн бүтээгдэхүүн нойлуудад Irsa-гийн бүтээгдэхүүн ингээд өрөөстэй яраад л өрөөстэй байж тээ юугаа аваад хэрэглэнэ үү яа нү энэ үү те. Тэгээ ингээ харахад энэ бүх хэрэглээ маань эргээгээд бүгдээрээ ямар ч химийн нэгдэлгүй эрүүл эко бүтээгдэхүүн болчихож. За тэгвэл бидний эрүүл мэнд гэдэг зүйл чинь энэ бие угааж байгаа шингэн, саван, шампунь, аяга угааж байгаа юм, гэрээ цэвэрлж байгаа юм, өрөөндөө өнөрдүүлж байгаа өнөрдүүлэгч, үнэртэй ус юу гэдэг энэ ахуйдаа хэрэглэж байгаа бүх юмнаас бидний эрүүл мэнд гэдэг зүйл давхар шалтгаалж ямар нэгэн өвчний шалтгаан болоод тэндээс бас давхар гарч ирж идэг юм байна гэдэг ойлголтыг авсан. Хоёрдугаарт би юу гэж ойлгодог гэхээр за бид нар юу хэрэглэн гэрийнхэн тим юм хэрэглэнэ. Бид нар юу хэрэглэж байгальдаа цацна, хаяна, байгаль тэрийг бас давхар хүртэнэ, тийм ээ? Бид нар гялгар уут одоо хунзар савны хэрэглээгүйгээр амьдрах бол ямар ч боломжгүй байгаа. Тэгэхэд одоо талах бовоо хүртэл бид нар ингээ ууттай талах бовоо авч явах чинь одоо манай Irsa брендийн би Irsa брэнд гэж ярих дуртай. Энэ брендийн маань энэ бүтээгдэхүүнүүдийн маань сав гэхэд чинь одоо байгалийн өрсөнд маш хурдан шингээд тухайн газартаа бордоо болно гэхээр үнэхээр нэг ястай нэг хуйлаа ингээ гоё юм ярахаар ингээл огшоол баярлдаг шиг надад яг ч юм ингээ баяр төрөөд идэх байхгүй. Энэ савыг би хаялаа нэг газар хичнээн хөвцөн чинь энэ 1-2 жилийн дараа газар уусаал байхгүй болчих юм байна штэ. Тухайн газартаа бордоо болох юм байна штэ. Би байгальдаа хог хаяхгүй нэ тийм ээ. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг зүйл чинь идэж ууж байгаагаа биш эдэлж хэрглэж байгаа бүхэнтэйгээ нэгт холбоотой байдаг юм. Дахиад нөгөө талаас нь эрүүл мэнд гэдэг зүйл чинь ганцхан миний энэ махан бие биш аахгүй. Миний байгаль ээжийн маань бас ингээд эрүүл мэнд гэдэг зүйл бидний хэрэглээтэй ингээд бас ингээд давхар яригдчих холбогдож байгаа юм шүү. Тэгэхээр яалтчгүй хүн болгон те зүрх сэтгэлдээ хүн болгон бид нар одоо эргэн тойрныхоогоо хордуулъя, барь хүүхдээ харсаар ээж ижил онцгой мой мэдүүлье гэж боддоггүй шиг эргэн тойрныхоо хүн болгонд энэ одоо гоё бүтээгдэхүүнээ ярих ёстой, сурталчлах ёстой, ойлгуулах ёстой. Ярихгүй, сурталчлахгүй, ойлгуулахгүй байгаад байвал тэр хүнийг бол би харамж байна гэж харддаг юм. Чи харамж байна. Чи хүнд өгөхгүй байна. Чи яагаад ингэж энийг гоё ингэж илүү олон хүнд энэ гоё бүтээгдэхүүнийг хүргэе гэсэн сэтгэл чамаас гарахгүй байна. Энэ зөвхөн мөнгөний төлөө биш байхгүй. Энэ зөвхөн нэг хідэн сүлжээчин хүмүүсийн нөхдүүдийн ингэж ашиг сонирхлын зүйл бол биш юм аа. Энэ бол цаашаага маш өргөн хүрээний ойлголт байдаг юм. Тэгэхээр чи харамж хүн биш л болвол чи маш олон хүнд түгээ, чи маш олон хүнийг хэрэглэгч болго, чи маш олон айлд ийм эрүүл мэндийг авчирна гэдэг чи эргээгээд бидэнд маш том буян болон шүү гэдэг талаас нь бол хүмүүстэй сайн ойлгуулдаг. Би бол тэгээд одоо бид нар энэ компанид хин нэгэн таныг ураад аваад ирсэн бол танд дургуутай биш, таныг хорлох гэсэндээ биш, тань сайн сайхныг хүссэндээ энэ компанид урьж байгаа, энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгож байгаа. Тэгвэл тэр хүний сэтгэлийг бодоод ч болов ингээд хэрэглээд үзээд тий. За тэгээд ингээд давхар одоо хэрэглээ чинь чека болоод за мөнгө санхүү чинь ч гэсэндээ үнэхээр гоё болоод ингээд амьдрал чинь нэмэр болох үеч болоод эхлэх юм бол та тэр хүнд л баярлдаг байхгүй юу? Тэгэхээр урагдаад ирж байгаа хүмүүсээ одоо таныг ураад ирсэн тэр хүндээ талархаад эргээгээд яг л тийм гоё сэтгэлээрээ маш олон хүмүүст энийг ингээд ярьж сурталчлах юм бол энэ бизнест бол та үнэхээр амжилттай болол ажиллаж чадна. Тэгэхээр би хүмүүстээ юу гэж хэлэх дуртай байдаг вэ гэхээр зүрх сэтгэлээ том байлга гэдэг үгийг л хэлэх их дуртай байдгийн. Яг зөв.
За тэгээд одоо хулан лидерээс ахаад бас асуулт байна хоёлаа. За дараагийн асуулт маань болохоор одоо тий та ер нь Ирсакт одоо тий үнэхээр жаргаж хийдэг одоо ер нь яргаж хийдгүү ер нь юунд жаргадаг вэ? Ирсакт одоо би миний хувьд бол ингэ хэлэх дуртай байдаг л да. Би Ирсакт бол жаргаж хийдэг гэдэг энийг юу хэлэхдээ юу гэхээр нөө миний хувьд бол маркетинг маш happy. Нэр үнэхээр рекрут хийх энэ болгоноос би бол үнэхээр happy мэдэрдэг байхгүй. Тэр таны хувьд одоо Ирсакийг жаргаж хийдэг байх. Юунаас нь илүү гоё аз жаргалыг мэдэрдэг вэ? Би одоо нөгөө анх урьж орж ирсэн хүнтэйгээ бол ерөнхий хүмүүстэйгээ ерөөхдөө бол одоо надаар дамжигдаж орж ирж байгаа хүмүүстэй нэг аман гэрээ маягийн юм хийдэг. Тэр нь юу вэ гэхээр тохиролцдог байхгүй юу. За тэртээ тэргүй энэ компанид ажиллааг байхадаа тий өөр ямар нэгэн тэр айлт чинь санхүүгийн орлого байгаа тийм ээ. Эсвэл нөхрийнх нь орлогч байдаг юм уу тий. Тэгвэл энэ компани цалин урамшуулг байхад чи ингээд ажилласаар амьдарсаар ирсээ. Цаашдаач энэ компанид байхгүйсэн чи ажилласаар амьдарсаар ингээд байх болно үргэлжлээ тийм ээ амьдрал үргэлжлэнэ. Тэгвэл энэ компанид ороод нэмэлт орлоготой болчлаа. Одоо тэгэхээр юу их юм гэдэг асуудлыг ярьдаг. Одоо тэгвэл чи яамаар байгаа юм гэхээр энэ компаниас олж байгаа нэмэлт орлогоо чи амьдралаа дараагийн шатанд гаргах тэр зүйл зарцуулаарай. Өөртөө хоримтлал үүсгдэг санжуу одоо тий дараагийн хөрөнгө оруулалтыг хийдэг санжуу тийм ээ. Тэртээ тэргүй бид нар энэ компанид байхгүй байхад амьдарч ийсэн байхгүй байсан ч амьдарсаар л ирэх болно. Тэгэхээр энэ бол 100% нэмэлт орлого шүү. Гэртээ хүүхдээ хараад цалинтай ээжийн 50,000 төгрөгийн орлоготой зөндөө хүмүүс бидний багт орж ирдэг тийм ээ. Тэгвэл 50,000 төгрөгийг 500,000 болгоод 10 нугалчлаа. 5 сая болоод 100 нугалаад авсан хүмүүс байна. Тэгвэл энийг ингээд нэмэлт орлогоо ингээд цаашаага юм болгох тэр ухаанд ингээд суралцаарэ. Тэгээд тэр юм болгохын тулд өөрөө одоо сүлжээний бизнесийн хамгийн бас нэг миний дурлуулдаг гайхалтай зүйл нь бол бид нар ингээд сурч хөгжүүлдэг шүү дээ. Маш ихээр сургадаг. Сурч хөгжсөн байхыг биднээс хүчээр албатан шаарддаг. Бүр одоо сте хувь хүний хөгжлийн сургалт юу юм сте ядаргаа штэ. Би сте надад чи сонирхдаггүй гэсэн хүмүүс өнөөдөр одоо найзаа нэрэ тэгмээр юм бэ, нэрэ ингэмээр юм бэ гэд ярилцаад орж ирж байгаа байхгүй. Тэгээ одоо яг надтай одоо тийм байдлаар аман гэрээ маягийн юм хийгээд ороод ирсэн хүмүүс маань бол эхнээсээ хоримтлал үүсгээд ингээд эхэлсэн байгаа бүр эхлэнээсээ л хоримтлалаа үүсгээ явчихсан. За тэгэхээр одоо би бас энд байгаа бүх одоо бидрийг үзэж байгаа дахиад цаашдаа үзэх бүх хүнд бол тэгжил уриалмаар санагддаг. Энэ компаниас орж байгаа нэмэлт орлогоо амьдралаа дараагийн шатанд гаргах маш гайхалтай хөрөнгө оруулалтуудад зориулаарай. Маш гайхалтай амьдралын чанарыг дээшлүүлэх тэр зүйлд зориулаарай. Энэ бол үнэхээр одоо сүлжээний бизнесийг бид нар хийсний одоо үр дүн тэгж гарах юм шүү гэж бол хэлэх дуртай. Тэгээ одоо эхнээсээ бол 4 хүүтэй хүн 4 хүүхэдтэй бол одоо бүр байр биш юм аа гэхэд хашаа байшинтай ч болгож өгөн тийм ээ. Гээд өөрөө ингээд сар болгон 500 мянган төгрөгийн хоримтлал үүсгэж явж исэн байна. Гэтэл нөхөр нь одоо үүнийг нь сонсоод дэмжиж нөхөр нь нэмж хадгаламж үүсгээд одоо бүр 4 сая төгрөгийн хадгаламжтай болсон шүү дээ. Одоо нөгөө нэг хаа нэгэн газар хоосоо хашаа авна гэжсэн бол маш гоё газар бараг байшинтай хашаа авах хэмжээний мөнгөтэй болох юм шиг байна. Компанийнхаа жилийн ойдоор энтер гэсэн хүмүүс байна. Тэгээ би тэгдэг чи нэг 7-800 мянган төгрөгийн цалин аваад сая төгрөгийн цалин аваад чи 500-г нь хадгалдаг байж болно. Тэгвэл чиний цалин сая 800 2 сая болчихвол чи 500 хадгалсараа байх уу гэхээр үгүй чи юу гэжтэй саяыг нь хадгалдаг болдох юм байгаа зү гэлтэйдэг байхгүй. Тэгэхээр миний жаргал бол энд байдаг. Энд байгаад байдгийг. Тэр тийм гоё зүйлд тэгж гоё хэлсэндээ ярьсандаа бүгдээрээ ингээд гоё эндээс ингээд найзаа миний цалин тэт болоод штэ. Маргааш нь дахиад тэт болсон байж штэ гэл ингээд дуу алдаал баярлаад хэлж байгаа. Тэр зүйлээр маш их тийм урам хайр талархал хүндлэл одоо хүний авч болох тэр сайхан бүх мэдрэмжийг бол авдаг байдаг. Тэгэхээр одоо энд үзэж байгаа бүх хүмүүстэй бол би бас давхар тэгж уриалмаар санагдаж байна. Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг. Вау. Яг зөв. Маш олон хүмүүс үзэн дараа 1000 хамгийн багтаа л гэхэд 3-аас 4,000 үздэг юм байлээ. Тэгээд энэ олон Ирсакийг сонгосон лидерүүд сонгох гэж байгаа хүмүүс хэлэхэд бол манай хулан хүрэл лидерийн маань хэлж байгаа зүйл бол маш зөв шүү. Бид нар олж байгаагийн хэрээр үрээд гэдэг бол хадгаламж үүсгэх, эргээд үр хөвгтүүдэд ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх гэдэг нь маш зөв тийм. Маш зөв ухаалаг шийдвэр байна. Смарт. Одоо тэгээ нөгөө одоо тэгээ маш өндөр цалин авч байгаа лидерүүдтэйгээ ч гэсэнтэй тэгэл үзэн штэ. 3-4 сая төгрөгийн цалин авсан
ханаач хүрэхгүй байна дуусчлаа гэл ингээл хөмсөс ангидаад явж байхдаа таарна. Тэгээд гайхтیں۔ Ямар сони та нар 3-4 сая төгрөгийн цалинг хэн авдаг гэж бодож байна тий? Нэлээд том банкны салбарын захирлууд л тэгж авдаг шүү өнөөдөр. Тэгвэл бид нар банкны салбарын захирал болохын тулд хэдэн төгрөг зарцуулж сураад хэдэн жил сураад эмэгтэй хүн бол дор хаяж 10 гаруй жил ажиллаж банкны салбарын захирал болно. Эрэгтэй хүний карьер бол арай хурдан байдаг нууц биш тийм ээ. Тэгэхээр та нар бол эдийн хэмжээний хугацаа зарцуулах байтал өдөөхийн ийм багахан хугацаанд ингээд амжилтанд хүрээд ингээд цалин орлогоо өндөр болгочоод ямар сони орлогоо дагаа зардал чи өсчдөг юм уу? Ингээд байвал тэр энийг хийхээ утга учир гарахгүй шүү дээ. Ямар сони ингээд үздэг шүү дээ. Вау, яг зөв юм байна. Үнэхээр бас их гоё гэгээлэг ирээдүйд хөрөнгө оруулалт хийх зүйлд нь та үнэхээр чиглүүлж чаддсан байна. Ер нь бол сүлжээний бизнес зөвхөн эрсаагч биш, сүлжээний бизнес ямар нэгэн байдлаар нэмэлт бизнес хийж байгаа хүмүүс бол энэнийг олол чиг ба хандлага болгож явбал зүгээр санагддаг байхгүй? Яг энэ чиглэлээр танаас сүүлд нь клубийнхаа одоо лидерүүдэд сургалт авах зүгээр санагдаж шүү дээ. Албан бусаар одоо энэ дундуур бас албан ёсоор төсөл тавиул. Та нар гоё энэ чиглэлээр мэдээлэл өгөөч нэг өдөр тавлж байгаа клубтэйгээ ярьж. Тэгээ. Дараагийн агсанд болъё. Тэгэл үнэхээр бас өгөөчтэй санагдлаа надад л үнэхээр таалагдчих шүү. Хэдий би ч гэсэн мэдж байгаа ч гэсэн бас бодоход бусад лидерүүдээ сонсуулах чухал юм байна. Маш чухал зүйл байна шүү. За тэг хулан лидерээ хоёлаа ажил хэргийн шугамар болоо явчлаа. Одоо дахиад цаашаа асуулт руу горё. За хулан лидер маань одоо ингээд өнөөдөр Ирсак компани хүр лидер цолтон байгаа. Тэгээд лидерийг бол хэдээ болж байсан гэж түрүүн та ярьсан. За хүр лидер цолыгоо хизээ болж байваа. Тэ энэ талаас одоо ингээд хэдэн сарын дараа гэдэг юм ингээд ерөнхийдөө хугацаа байгаа шүү дээ тий. Тэгэхээр яаж болж вэ? Ер нь одоо манайх ингээд идэгэл да хүмүүс ингээд харахаар яаж лидер болно гэж хараад идэх байхгүй нэг тийм. Одоо ингээд дөнгөж орж байгаа хүмүүс жоохон тийм нэг өөртөө итгэл нэг жоохон тийм байдаг шүү дээ тий. Хизээл болно доо. Яг одоо та бүхэн контент үзээс сууж байгаа хүмүүс ч гэсэн гэж хизээ хулан шиг болоод ингээд контентэд оролцуулж явах л доо. За тийм амар өшөх энэ үнэхээр супер одоо эмхтэй юм а гэж бодосон. Тэгвэл энэ хүмүүст хандаад хэлвэл тэгээ та юм хэдэн сард хүр лидер болжээ. Энэ талаасаа би 2 сарын хаалтаар хүр лидер болж байсан. Би ч ер нь их удаанд ажиллаад байдаг юм шүү бай. Миний спонсорууд бол яг намайг хайрлаж яг үг хэлж чадахгүй одоо гомдоочхоо ич гэж боддөг юм уу те? Яана найз одоо яаж хүр лидер болох вэ энэ төр гэл тэгэнтэй зөв болно гэл би болно зүгээр юу та нар санаа зовд ингэ миний лидерүүд надад их санаа зовдөг байсан. Одоо манай нэргүй өгч гэнэ манай одоо мундаг хүчрхэг лидерүүд миний одоо цэцхүү өгч гэдэг юм уу те миний өмнөөс адгаад сандраад яарад байдаг. Нөгөөх нь болохоор тэгээд болж байгаа шүү болно шүү тэгээд байгаад байдаг. Тэгээд би 2 сарынхаа хаалтаар хүр лидер болсон 3 сар дахиад нэгдүгээр инээнээс мань дахиад миний нэг гайхалтай сайхан найз маань гэр бүлийн сайхан найз маань бас миний багт орж ажиллаа лидер болсон. Одоо энэ сар дахиад нэгдүгээр инээнээс маань дахиад нэг лидер. Одоо би нэгдүгээр инээнээсээ дахиад миний нэгдүгээр инээнд 2 лидер гарахаар ажиллаж байгаа. Би одоо тэр хоёроос дахиад бол нэгдүгээр инээндээ хүн нэмэхгүй байгаа. Яагаад вэ гэхээр би тэгхгүйгээр одоо өдөр болгон бид нарт чинь надад бол жишээ нь дор хаяжл нэг 3-аас 5 хүн болол утсаар залгаж орж иж ингээд мэдээлэл авч байгаа юм л да. За ингээд Ирсагийн талаар мэдээлэл авъя. Би баг заримдаа тэгж байгаа штэ. Би яг Ирсагийн нөгөө нэг юу болцсон юм шиг байна. Бид нар яг л тийм байгаах те. Ерөөхдөө нийтээрээ бол бид нар яг нөгөө Ирсагийн юу болцсон юм байна. 1950 гэдэг шиг мэдээлэл ажилтдаг шиг болчиход. Тэгэл ингээд мэдээлэл өгдөг. Тэр хүмүүсээс магадгүй надаас мэдээлэл аваад өөр багт ороод ажиллаж байгаа хүмүүс бол байгаа тийм ээ. Тодорхой хэмжээний мэдээлэл авчаад эсвэл миний багийн гүнлүү айл нэг рүү н орж байгаа хүмүүс байгаа. Эсвэл над руу ингээд яг чамайг нэгдүгээр инээнд чим орё гэдээ ажиллаж байгаа хүмүүс байгаа. Миний ах ээж ха тэнэг хичээг аваад ирээч арай аваагүй дуусаагүй байна. Одоохон лидер. За. За тэгэхээр хулан лидер маань бас утсаа цэнгэлэх гэж явах шиг батарей жоохон муудчих шиг байна. Миний утасны цэнэг жахан багасаад байна. Тэгэхээр ер нь бол өнөөдрийн контент маань их маш сайхан байна. Нийтдээ 20 хэдэн хүн үзээд ах шиг битэрийн контентийг маш олон хүмүүс бас үзэж байна. За маш гоё сэтгэлдлүүд бас бичиж байна. За тэгээд хулан лидер маань энэ мэдээллийнхээ хариу өгж байгаа тэрийг уншихгүй хэдүүлээ. За энэ одоо жишээлбэл ингэж байна. За Монголын 4 дахь тэр 3 дахь тэр ихтер
Инх түшингийн алтангой директор маань ижил минь ихэр минь танаас маш их зүйлийг сурдаг шүү, хайртай шүү гэдэг одоо бас эрхэм хүчрэг лидертэй. За баярлалаа чамда. Хүчрэг лидер минь амжилттай гэж байна одоо алтангой директор. За одоо яач таны бас багийн нэг хүчрэг лидер байна. Тулгаа гэж хайр шүү спонсор маань гэдэг спонсортай хандаад чинь. Манай лидер чинь нэр бүтнээр юм билээ. Алтан зул лидер. Алтан зул тий харин тий. Би одоо ингэ амар олон холиод идэг шүү. Уучлаарай. Одоо тэгээ одоо танай одоо энэ олон лидерүүд чинь сар холиод. За орой минь дээ. Оцсон хүмүүстэй баярлалаа. Ийм сайхан хамт олонтой болж байгаад маш их баяртай байгаа шүү. Өдөө орон нутагт байгаач сэтгэл зүрхээр ажиллаж лидер болохын төлөө хичээж ажиллах болно гэх. За явж явж миний багийн лидер боллоо. Манай од сайхан лидер их цэцэг лидерийн маань одоо бас багийн лидер юм байна. Дэгийн нараа гэж баярлаа. Тэгээд хичээж ажиллаарай. Мэдхгүй чадахгүй зүйлээ бас асуу тодруулаарай. Одоо манай энэ мундаг лидерүүд хариулна. Миний өөрсдөө одоо тоогоод ороод ирвэл хариулнаа. Спонсор юм. Амжилт хүсье. За өөр юу вэ? Энд чинь за хулан лидерээр яаж болж байна юм бэ? Болж байгаа болцоо. Мондөг лидерүүдийнхаа бас сэтгэлдлүүд маш ихээр орж ирж байна. Үнэхээр их баярлаж байна. Тэгээ би 2 сарынхаа хаалтаар би хүрэл лидер гэдэг цолоо нээсэн байдгийн. Тэгээ энэ хооронд бол одоо миний хайртай лидерүүд маань л одоо надад их санаа зовсон юм шиг. Төрүүлээд хүрэл лидер болчлаа. Төрүүлээд ингээд директор хамгаалчлаа. Одоо спонсор маань яах бол гэд одоо бүр намайг хүлээх гээд байгаа юм шиг тийм байдлаар бол айгүйх байдаг гэсэн. Тэгээ би бол намайг ингээд яах хэрэггүй. Одоо юм гэдэг чи өөрийнхөө төөрөг зураг одоо юу гэдгийг тэрнгээрээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр та нар маань ингээд бүгдээрээ өөрийнхөө л явцгаа шулуун замд те манай бямдарч лидерээ маань нэг гоё үг гэдэг шүү дээ. Ирсагц орсон бол одоо тоормсгүй машинд одоо суусан гэсэн үг хаазаа нэмээд урагшаа давхиал вэ гэдэг шүү дээ тийм ээ. Тэр шиг л ингээд та нар маань явцгааж гэдэг үг бол би хэлж ийсэн. Тэгээд бол би одоо ингээд шинээр орж ирж байгаа хүмүүстэй за ингээд цолоо нэх гээд ингээд хүн чинь нөгөө нэг хүний нөгөө нэг ихтгэл үнэмшил энерги ухамсарын одоо зүйл гэж бас нэг танаа байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар ингээл өөрөөсөө ингээл 1000 хичээгээл ингээл байхад ингээд цаанаас ингээд болохгүй зүйл байдаг. Арга ядаад хэдүүлээ нөө гандаа орж ном уншуулдаг үсттэй тийм ээ ажил үйлс бүтэмжгүй болоход нөгөө нэг химний сан мангаас ихсүүлэл тийм ээ. Тэгвэл бол энэ одоо зүйл дээр энэ тал дээр бид нар өөрөө өөрсөндөө ингээд ажиллах болол бүрэн боломжтой байдаг. Тэгээд өөрөө өөрийгөө нөгөө ихтгэл үнэмшрийг болоод би энийг чадна. Зүгээр л ингээд маш гоё зүйлийг би хүртэх ирэхгүй гэдэг зүйлээ бид нар өөрөөсөө ингээд блоклчод байгаа юм шиг санагддаг байхгүй. Миний хувьд бол одоо тэгээд би бол өөрийгөө бас тэгээ блоклцсон нөхөр байсан байгаа сте. Директор болоо хаач ийсэн энэ директор ингэж анхны сургалтын дээр сонсоод тэр гадаадтаа л ингэдэг байх гэдэг байдлаар блоклцсон байсан бол Монгол директор төрөөд эхлэнгүүт нь өө энэ ч болох юм биш гэж миний блокныг юм тэгж тайлгаж байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд зарим хүмүүсийг хараад ахад бол ингээд гоё маш гоё байгаад байдаг. Тэгсэн ирнэ ингээд нэг л болж өгдөг. Хичээгээд байдаг нэг л болж өгдөг. Тэгэхээр энэ дээр бол өөрөө өөрийнхөө тэр нөгөө энерги ухамсарын шатлал гэдэг юм байдаг аахгүй юу. Тэрэн дээр бол өөрөө ингээд тулж ажилламаар санагддгийг штэ. За энэ тэрийгээ засаад би чадсан, би чадна, би болгоно, би биш бол хинбэ гэдгийг мэдчих юм бол тэгэл бүх зүйл нөгөө үйлдэлтэй нь хослол тэгэл дартан замаар явчихж байгаа аахгүй юу. Вау. Зөв. Үнэхээр гоё. Одоо өнөөдөр бол ингээд одоо битэрийн контент маш гоё, гэгээлэг, гоё, сайхан одоо зүйлүүдийн талаар ярьж байна. Тэгээд энэ олон одоо лидерүүд маань, гишүүдэд маань, шинээр орох гэж байгаа хүмүүст маань маш олон одоо бас шин санаа өгсөн, эрч хүч өгсөн, урам зориг өгсөн бас гайхамшигтай контент болж байгаа гэж би үзэж байна. За тэгээд хулан лидерээс асуулт байна. Асуулт зөндөө байгаад байдаг. Асуулт зөндөө байгаад байдаг гэсэн маш олон асуултыг бол төлөвлөсөн байсан. Тэгээд асуух асуултууд бас байна. За таны одоо бас ингээд хувь хүн рүү чиглээд асуулт асуух гэдэг. Би бас энийг асуудын ер нь контент болгон дээр л асуудаг л да. Та одоо тий одоо энэ насандаа хийсэн хамгийн зөв сонголт ер нь юу вэ? Хүн ингээд ер нь алхам тутамдаа хүн сонголттой тулгардаг. Тэгээд зөв сонголтыг хийх юм бол маш одоо амьдралаач хүртэл оронгоор их өөрчлөлт, хувь тавилангаач оронгоор нь өөрчлөх боломжтой байдаг. Тэгэхээр би зөв энэ асуултыг тэгж асуудیں۔ Яг миний энэ асуултыг хүмүүс янз янзаар хариулдаг. Тэгээд таны хувьд одоо энэ яг насандаа хийсэн хамгийн зөв сонголт ер нь юу байна? Миний хамгийн зөв сонголт бол миний хань байдаг. Хань маань байгаа шүү дээ тий. Яг гэхээр одоо
хүний ингээд арт талыг даана гэдэг тий. Ялангуяа бид нар бол энэ бизнестэй нэлээд их цаг зав зарцуулах болдог, өөрийгөө зарцуулах болдог. Заримдаа бид нар бол орон гэрээч орхигдуулах ажил тал бол гарчаа. Тэгэхээр тэрийг ингээд ойлгоод тэгээ одоо ард маань бол миний ажиллах бүх орчин нөхцөлийг ингээд бүрдүүлээд тэгээд ингээд сайхан за ажиллаа хий. Ажилтаа байгаа мó? Ээж нь ажилтаа гэж шүү. Ээж нь сургалт хийж байгаа гэж шүү. Илүү чимээг байгаараа гэх хүүхдүүдээ энэ төр том чимээгүй байлгаж мэлгаал ингээд ардлыг ингээд дааж явдаг. Миний хань бол одоо миний энэ амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт байлаа. Сонголт гэж боддог. Тэгээд мэдээж бол өдөр болгон бид нар сонголт хийж амьдарч байгаа тий. Одоо ястай нэрээ энэ замаар явах уу, тэр замаар явах уу гэдэг шиг л тийм сонголт хийж байгаа шүү. Тэгээд дараад нь би одоо спонсорынхоо өвгөнд ороод энэ компаниг сонгосон сонголт маань бас бол гарцаагүй одоо бас хамгийн зөв сонголтуудын маань бас нэг байсан юм байна гэдгээ бол хэлмээрээ. Зөв. За маш гайхалтай. Тэгээ ер нь бол таны яриа сонсоход танай гэр бүлийн хүний хувьд маш их таныг дэмждэг, урамшуулдаг, одоо ар ажлыг чинь зохицуулдаг ийм тал байна тий. Ер нь нэгээд энэ бизнес яг MLM бизнест бол гэр бүлийн дэмжлэг хамгийн их чухал байдаг. Тухайн одоо хүн хүлээн зөвшөөрдөг, дэмждэг, тусалдаг энэ талаас нь байвал илүү их амжилтанд хүрдэг санагддгийг надад явд. Таны хувьд юу гэж бодож байна? Тэгэхээр угаасаа ер нь бол тийм. За арт бол гэр бүл дэмждэггүй, ойлгодоггүй, бойл гэж хэлдэг тийм ээ. Надад тэгтээ тийм үе байгаагүй байсан л да. Одоо намар мамар хэд манай ээж мэж ч бол одоо нодлон мэдлэгт одоо миний охин наадахаа болиулъяасаа одоо нэлээд нэг том компани агаад байдаг. Тэнд ингээд чи нэгтлэн хийгээд ингээд ажлын байр чи ерөөхдөө бол бэлэн байж дээ. Миний охин наадахаа болиулъяасаа тогтмол цалинтай ажилд оруулъяасан энэ гэхэд миний өмнөөс шийдвэр гаргаад миний өмнөөс санаа зовоод намайг бүр манай удамд бол сүлжээ хийдэг хүн байхгүй гэж одоо магадгүй та нарт маань бол хүмүүс хэлж байгаа ах. Манай удамд ингэж ийм юм хийж байгаа юм байхгүй шүү. Чи зүгээр болоороо гэж байгаа хүмүүс байгаа ах. Тэгвэл бид нар одоо нөгөө би бол тэр хүмүүсийн өвгөнд автаагүй тий намайг аргашаач ангаж байгаа тэр бойл гэж байгаа хүмүүсийн үүсгэлд автаагүй яагаад вэ гэвэл би өөрөө энэ бизнесийн ард нь цаана юм байдаг энэ бизнесийг хийх надад ийм гоё кайфтай надад ийм гоё жаргалтай байдаг байлгаад байгаа болохоор би эндээ ингээд дурлаа тэмүүлээд би эндээ байгаад байгаа байхгүй юу байсныхаа үр дүнг одоо би ингээд хангалттай амсаад явж штэ тийм ээ тэгэхээр би бол одоо ингээд магадгүй ингээд нэг гоё ингээд нэг хүн санал тавьсан байнгут нь гэртээ очиод гэрийнхэндээ очиод хэлдэг. Ийм гоё компани ингээд ороод ирсэн байна. Ингэж хүмүүс ажиллаж байгаа маань. Хүмүүс ингэж гоё цалин авч байгаа юм байна. Би ч гэсэн ингээд ажлыг гингүүт нь ууч бол чи чадахгүй чам шиг сүлжээ хийдэггүй. Эсвэл өстө манай удам сүлжээ хийдэг хүн байхгүй. Өстө нэр манай тэр сүлжээ хийж байгаа дампуурсан штэ чи бол өстө боли тэгжил амьдралаа оронгоор нь эргүүлэхгүй гэсэн хүмүүс бол зөндөө таарна. Яста замд зөндөө таардаг. Тэгэхээр юу гэдэг вэ гэхээр хүн хизээч одоо тэр хүн тэр зүйлийг хийгээд үзээгүй тийм ээ. Огт хоол хийж үзээгүй хүнээс тэр хоолыг яаж хийдэг вэ гэж бид нар одоо асуух боломжгүй шүү дээ. Тэр хүн юу ч хариулж мэдэхгүй шүү дээ. Болдгоо гэсэн чи би л авч чадахгүй чи ч гэсэн чадах юм уу таа л гэдэг байдлаар хандна тийм ээ. Тэгэхээр бид нар ингээд хинт хэлэх вэ? Хинтээ ярилцах вэ гэдэг бол энэ бизнесийнхаа талаар хинтээ ярилцах вэ гэдэг бол хамгийн чухал. Хинтээ ярилцах вэ гэхээр бид нар урьж ирсэн спонсортойгоо л хамгийн түрүүнд зөвлөлдөх хэрэгтэй байдаг. Эсвэл тэнд яг хамтраад ажиллаж байгаа тэр одоо өрөөнд байгаа тэр хүмүүсээс асуумаар байвал зөвлөгөө авмаар байвал асуух хэрэгтэй. Гэтэл гэртээ ороод огт энэ бизнесийг хийж үзээгүй сүлжээ гэхээр ингээд өстэй толгойн арзаагаад үр шир бодогдоод явцдаг тэр нөхдүүдээс асуухад бол ямар ч юуг утгагүй байхгүй юу. Яагаад вэ гэхээр алдаа гаргасан хүн өөрийнхөө алдснаа л ярина тий. Тэр хүн чамд ямар мундаг нөөц болцоо чамд ямар мундаг хүч байгааг тэр хүн мэдгүй байхгүй юу тий. Тэгэхээр бид нар ингээд өөрийнхөө ингээд амжилтыг хин нэгэн хүнээр очиад заалах гэдэг. Би ингээд ийм хийх гэсэн юм аа. Би чадах болов уу гэд асуугаад байдаг. Гэтэл нөгөө чадаагүй нөхөр өөрийнхөө чадаагүйг ярингууд л өөрийгөө яг тэр хүнтэй адилхан болгоод энэ чадаагүй юм чи би ч гэсэн чадахгүй юм байна гэд бодчихдог. Тэгэхээр хэний үгийг сонсож хэний үгийг дагах вэ гэдгийг бол угаасаа чи урьсан спонсорын үгийг сонсох хэрэгтэй дагах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл амжилттай явж байгаа хүмүүсийн үгийг даавч амжилттай явж байгаа хүмүүсийг одоо бид нар ингээд сонсох хэрэгтэй байдаг байхгүй юу? Энергийнхаа хувьд ч гэсэндээ бас тийм байдаг. Бид нар ингээд нэг тийм онцгой энергитэй газар очивол ингээд байгаад байвал сэтгэл санаа тавгүй болоод онцгой болоод идэг. Эсвэргээр энэ бизнестэй амжилттай хүрээрэмээр тэр амжилттай байгаа хүмүүсийн хүрээлэлд очиод тэднэртнээс сонсоод тэдний арга барилаас нь суралцаад би одоо шинэ орж байгаа хүмүүсийг дор хаяж 7 өдөр дараал нь сургалтанд суу гэдэг байхгүй юу? Яагаад гэвэл тэр 7 өөр өдрийн сургалтнаас хин нэгэн одоо тэр сургаж байгаа хин нэгэн сургалт хийж байгаа хүнтэй чи өөр ойролцоо тийм темптэй гэж болно те. Тэгэнгүүт тэр хүнээсээ суралцаад ингээд тэр хүнтэйгээ ингээд хамтдаа амжилтанд хүрэх боломж авахт чинь амжилтгүй хүмүүсээс очиод чиг баримжаагаа авах гад байдаг нь хамгийн буруу байдаг. Тэгэхээр бол ерөөсөө тэгж бол болохгүй. За баярлалаа. Тэгэхээр маш гайхалтай. Нэлээд сайхан дэлгэрэнгүй одоо манай хулан хүрэл лидер маань тайлбарлаж байна. Тэгээ миний асуулт бас дуусаагүй байгаад байдаг. Лайв маань эхлээд цаг 10 минут болчоод байдаг гэдэг шиг. За ямар ч байсан одоо асуултууд байна. Асуултууд байна. Одоо бас ингээд хэд хэдэн асуулт байгаад байна. Одоо би тавчхан хариулаад. Үгүй зүгээр би таныг тэгж хэлж байгаа юм шиг. Миний хувьд бас асуултууд их бэлдсэн байна. За тэгээд Irsact одоо мэдээж манай Irsact компани маркетинг их гоё. Тэгээд дээрэс нь нэмдэг бид бүхний гол зэвсэг бол бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр одоо яг Irsact яг одоо Дэмбэрлийн хулан лидерийн хүрэл лидерийн хувьд хамгийн их таалагддаг ямар бүтээгдэхүүн байдаг вэ? Зүгээр л ганц бүтээгдэхүүн нэрлэхгүй. Яг Irsact. Одоо яг бол энүүгээр дамжуулаад бид тэр хүмүүстээс ийм бүтээгдэхүүн байдаг шүү гэдэг нэг сигнал өгөх гээд байгаа санаа асууж байгаа. Ааха. Надад одоо хамгийн их таалагддаг нь хэр мэдээж ногоон тос маань байна. Биений тоснууд байна ёо гэд ингээд зөндөө олон байна л та гэж дөрөн хэрглэж байна. Гэхдээ надад бүр хамгийн их одоо намайг энэ бизнесээ үргэлжлүүлэн ингээд мундаг ингээд хийхэд ингээд юу өгдөг нэг бүтээгдэхүүн юу гэж шампунь гэдэг. Өсөн шампунь. Вау. Гэтэ шампунь бол одоо үнэхээр гоё. Манай шампунууд бол үнэхээр гоё. Гэтэ гадуур зөндөө олон гоё шампунь бол угаасаа байгаа би мэдээ. Гэтэ яагаад би ингэж хэлж байгаа нэхэр би чинь 4 охинтой юм баггүй юу? 4 охинтой, өөрөө уртастай, 4 охинтой айлын шампуны хэрэглээ бол асар их. Зүгээр л айгүйх мөнгө шампунд явдаг. Тэгээ би өөр хүүхдтэй нэг тийм химийн найрлагатай онцгой шампунь, хямдхан шампунь аваад угаалахгүй штэ мэдээж ээж хүний сэтгэл те. Айл нэг аятайхан үнэтэй гайгүй шампунь авъя гэхэд 1 литр шампуныг дор хajил 60-70 мянган төгрөгөөр авч идэг. Ангижруулагчтай юутэй эйженттэй авч идэг. За тэгсэн манай том охтууд бол өдөр болгон өглөө болгон үсээ угааж байгаа юм. Дараагийн багцуул нь болохоор өнжөөд угааж байгаа юм заяа. Тэгээ би энэ компанид орохоос өмнө би бол одоо яг энийгээ бас сургалтууд дээр айгүй хэлэх юм. Би энэ компанийг сонгож орохоос өмнө одоо нөгөө шампуны хэрэглээ шампунь аваад дуусаал байгаа байхгүй айгүй хэрэглээтэй бид нар тэгэл нэг гэр бүлийн хурал хийхгүй. За миний хүүхдүүдээ ингээд шампунь дисгүй наа манайд айгүй өрөвдмөр за ээж хүнийхээ хувьд энэ бол айгүй өрөвдмөр айгүй их тийм өөрөө өөртөө унсан хурал хийж байгаа байхгүй. Би хүүхдүүдийнхээ шампуны хэрэглээг хангаж дийлэхгүй байгаа ээж чиг санагтаад байгаа сте тий. Тэгээ юу гэсэн бэ гэхээр миний хүүхдүүд өдөр алга угааж байгаа нь өнжөөд нэг угааж олдгүй мó тий өнжөөд угаад гэн 7 хоногт 2 угааж болохгүй мó гэдэг ингээд саналыг хүүхдүүдэд тавьж байгаа. Манай хүүхдүүд өө тэгээ ээжээ за окей гингүүтээ мархааш настай яг штэ өдөр алга угаадгаараа угаагаал явж байгаа байхгүй. Тэгээ би юу гэж бодсон бэ гэхээр за би угаасаа нөгөө химнэн гэж байхгүй юм байна. Ямар нэгэн байдлаар би нэг эдгийг нь 2 хувааж идэхгүй мэ нэг хэрэглэгийг нь 2 хувааж хэрэгэл гэж гэдэг үг миний үгийн санд байж болохгүй юм байна. Би өөр хүүхдээ ийм ядуу сэтгэлгээг өвлүүлж болохгүй юм байна. Тэгэхээр ээж нь бол химнэлт гэдгийг мэдхгүй илүү одоо яаж одоо энэ байтугайг зохицуулдаг ийм чадaltaй ээж болох вэ? Мэдээж одоо нөхөр хичнээн мөнгө сайхуу олж ирж одоо бидрийг ингээд бүтээг хүртэл тийжээс ингээд бүх юмыг окей болгодог ч гэсэндээ нэг тийм ээж хүнийхээ хувьд өөрөө нэг чадaltaй баймаар нь штэ тийм ээ. Тэгээ би хүүхдүүдээс нэг гуйж ирсэн. Нэг тэгж нэг гуйсныхаа дараа тэгж бодогдоод за би илүү ихийг мундагийг олдог байх хэрэгтэй юм байна. Тэгээд би юу хэвэл ийм гоё илүү өндөр орлоготой байх болоо гэж яг л тэгээ бодсон явж ирсэн тэр үед маань энэ компани маань ингээд орж ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ одоо би тэд чинь лидерүүд гэхэд чинь хичнээн манай компани маркетингийн хувьд давуу талаараа сар болгоно захиалга хийхгүй байж болдог ч гэсэн миний нэгдүгээр игнэн сард 1 2 хүн 3 хүн орж ирсэн ч гэсэн би бол сар болгон заавал өөр дээрээ 5 оноогоо хийдэг байхгүй юу. Ягаад гэвэл 4 хүүхэдтэй бид нар шиг олон хүүхэдтэй айлуудын хэрэглээ тэгжил таардаг юм.
Сар бараг 5 байтугай 10 оноо ч хийх тохиолдол надад гардаг. Тэгээд яагаад вэ гэхээр өдөр болгон үсээ угаа гэдэг би хүүхдүүдэд өдөр болгон усанд ор дураараа эргэл гэж одоо эдрийн бас нэг сэтгэл зүг нь хангаж өгөх гээд шүү дээ тий. Нэг тийм таталцсан ээж болохгүй байгаа тахгүй. Тэгээд би юун дээр л гол акцент өгж ярих дуртай ихээр би энэ шампуныхаа түүхийг л ярих их дуртай гэдэг юм да. Зөв. За тэгэхээр шампунь угаас Versace шампунь супер шүү. Одоо энийг үзэж байгаа хүмүүс одоо хоёулаа тэгээд супер тий. Тэгэхээр супер. Яг 3 удаа угаагаад үз 2 удаа угаагаад үз. Үнэхээр та мэдрэн өөрөө бол. За асуулт руу орё гэл дараагийн асуулт руу явъя. За тэгээд дараагийн асуулт байна. За таныхаар одоо юу гэдэг нь те улсын лидер маань өнөөдөр оролцож маш том баг командын толгой спонсор байгаа. За тэгээд ер нь бол асуух юм бол мэдээж ингээд энэ MLM бизнесд бол маш гайхамшигтай хүмүүсээр өөрийгөө өрөөлүүлдэг. Маш гайхамшигтай хамт олноор бий болгодог тий. Таныг хайрлсан, хүндэтгсэн, хүрээлсэн тийм хамт олонг бол бий болгодог. Тэр бизнес бол яаргүй MLM-ийн салбар байдаг. За тэгвэл энд одоо бас нэг чухал асуудал юу гэдэг вэ гэхээр нөгөө баг хамт олонны ив нэгдэл ёс зүй гэж асуудал байдаг л та. Тэгэхээр таны хувьд ер нь ив нэгдэл гэж юуг харж байна? За тэгээд дээрэс нь одоо нэмээд нэг асуултыг хавсаргаад асуухад яг ингээд манай эрхэм лидерүүд маань дундаасаа нийлж чад клуб гэж байгуулсан. Одоо өнөөдөр та бүхэн бас контент хийгээ явж байгаа гэж бас цаанаа эндээ явж байгаа. Тэгэхээр Platinum Leaders гэх клубыг бол одоо бид бүхэн байгуулсан. Тэгэхээр энэ клубийн одоо үйл ажиллагааг та юу гэж харж байна? Ер нь эв нэгдэл гэж юу гэж харж байна? Энэ талаасаа та нэг сайхан яриач. За баярлалаа. Яг хоо бид хэд бол нөгөө нэг анх ингээд бизнесээ эхлээл явж байхдаа бусад одоо сүлжээний компаниуд болго ингээд өөр гэсэн клубтэй байдаг. Тэгэхээр манайх ч нэг клубтэй байх хэрэгтэй юм байна гэл ингээд ярилцж байгаа л дундаасаа хэлэлцэж байгаа л бас нэлээд олуулаа энийг чинь ингээд зөвлөлдөж энэ клуб гэчиг бол байгуулсан. Тэгээ алдаатай оноотойгоор алдаанч би онооч би манай клубийн үйл ажиллагаа. Гэхдээ бол цаад зорилго нь бол одоо энэ компани маань одоо яста нэрэтэ дөрөж хэлсэн шиг орж ирж илээдэг гараал явж идэг тийм компани байлгахгүй төлөө маш олон жил магадгүй одоо насан туршид одоо энэ компани энэ Монгол улсад маань үр шимээ өгч олон айлын одоо хэрэгцээ шаардлагыг хангах ийм гоё компани байгаасаа энэ компани маш урт удаан настай байгаасаа гэдгийг одоо гол зорилгоо болоод бол клубийн үйл ажиллагаа явагддаг гэж бол боддог тийм ээ. Тэгэхээр би бол одоо клубийн үйл ажиллагаанаас бол одоо шинэ хувирч орж ирж байгаа бүх хүмүүсээ бол маш мундаг одоо чадваржуулах талаар нь ингээд сургалт бүх юмнуудыг бол ингээд удаа дараалан явуулаад байгаа боловч одоо зарим тал дээр бас биднэрт магадгүй дутагдaltaй зүйлүүд бол байдаг байж магадгүй. Тэгэхээр тэн дээр бол хүн болгон одоо клуб гэхээр л нэг айхтар том юм шиг ингээд хүмүүс хараад ах шиг байна. Тэр клубийн гишүүд гэхээр л нэг харьцаж болохгүй юм шиг хүмүүс бодоод ах шиг байна. Гэтэл үгүй ээ тийм биш. Хин ч байсан саналаа хэлээд ингмээр юм шүү, тэгмээр юм биш үү. Магадгүй би энд оролцъё, би тэрэнд нь оролт би чаддаг. Би тийм юмыг чаддаг. Би чаддаг ямаараа энэ клубт одоо ингээд оролцъё гэд ингээд бас нэг өөрөөр хэлбэл санал сэтгэлээ хилдэг байвал зүгээр юм шиг миний хувьд бол боддгийн. Тэгэхээр хүмүүс бол клубын удирдах зөвлөлийн гишүүд гэхээр л одоо нэг учиргүй айхтар том болсон одоо бүр ерөнхийлөгч болсон юм шиг л учиргүй тэгж хандах гэдэг болсон юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр та нар маань тэгж айх асуудал байхгүй шүү гэж бол хэлмээр байна. Яг зөв. За тэгэхээр ер нь бол хулан одоо хүр лидер маань бол хэллээ. Тэгээ ер нь бол бид нар бол адилхан хүн байгаа. Аль болох энэ гайхалтай бизнесийг урт удаан хугацаанд Монголд оршин тогтнуулах гэсэн. Удаан энэ үр шимийг олон монголчууд хүргэх юмсэг гэдэг зорилгоор энэ клубийн зорилго явж байгаа шүү дээ, тий. За одоо ингээд 2-3 асуулт асуунаа. Одоо бас болоогүй. Би чи өнөөдөр энэ хулан лидерээс маш олон асуултыг төлөвлөсөн байж эргүүлэхээр бас болоогүй л байгаад байна. За тэгээд ямар ч хэлсэн одоо дараагийн асуулт асууя. За тэр нь юу вэ гэхээр за яана ч одоо юуг нь манараа явчихва тий. За тэгэхээр тэн дээр юу вэ гэхээр хэдүүлээ энэ одоо би хулан лидерээс дараагийн асуулт бол таны одоо Versace дахь одоо мөрөөдөл юу вэ? За 2023 оны таны төлөвлөгөө нууц ишэл юу вэ? Юунд зорж ажиллаж байна? Баг команда хайшин чиглүүлэх гэж байна, тэ? Энэ Versace-ийн гайхамшигтай бизнесийн энэ боломжийг монголчуудад хүргэхэд ямар одоо ажлуудыг таны хувь лидерийн хувьд ямар төлөвлөгөө байна? 2023 оны төлөвлөгөөгөө хуваалцаач гэж хүсэж байна.
За 23 оны төлөвлөгөө гэвэл одоо ерөөхдөө хувь хүн өөр дээрээ ярих юм бол энэ сараас одоо директорыг тоолуулаад эхэлж байна. Тий. За ерөөхдөө бол тэрний төлөө ингээд ажиллаж байгаа. За тэгээд дараагийн миний төлөвлөгөө гэх юм бол одоо ингээд урагдаад оржоод ирсэн хүмүүс маань одоо бүгдээрээ хүрэл лидер болоосай гэдэг одоо тэр зүйл дээр ингээд тулгуурлан ажиллаж байна. Миний багт чинь гэхэд нэг танилцаал 1 сар танилцаал миний багт ороод 2 сард ингээд лидер болсон Малчны хотод өнөөдөр малайхаа одоо төл мөлөө бойжуулчаад малайхаа ажлыг өглөөд нь эрт үүр цүүрээр босч хийчээд өдөр 9-10 цаг гэхэд л ингээд над руу залгаад видео кол хийгээл одоо би яах вэ гэдээ ажиллаа хийдэг юм мундаг лидер бүсгүүчүүд байна. Тэгээ би тэдрийг хүрэл лидер болгосон гэж боддгийн. Тэгээ манай эд чинь бүгдээрээ нэг өөрийнхөө мөрөөдлийг гаргасан. Зарим нь одоо хүүхдүүдэд хашаа байшин бэлдэнэ гэдэг бол зарим нь бол одоо орон сууцтай хувийн өөрийн гэсэн одоо нэр дээрх орон сууцтай болно гэж байна. Зарим нь бол нэг машина өөрийн болгоно гэж байна. Зарим нь хөдөө байгаа нь бол одоо ойрхон байгаа хот дүүрэгтэй орон сууц мууц аавна гэсэн тийм гой гэгээлэг мөрөөдлүүд ингээд хоорондоо ярилцгааж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэдэр маань бол мөрөөдлөө ингээд биелүүлээсэ гэж би бол бодож байгаа. За тэгээ миний хувьд бол одоо надад айхтар тийм очиргоо би тийм байртай болно, тийм машинтай болно гэсэн тийм төлөвлөгөө бол байхгүй. Одоо тэгэхээр айгу сенс санагдаж байна. Яалтчгүй одоо эдрийнхаа төлөө хичээгээ зүтгээд явж байхад бол янз бүрийн томч бай, жижигч бай асуудлууд бол шийдэгдэд явах нь бол гарцаагүй шүү дээ. Тэгээд гол нь бол одоо энэ хэдийнхаа тэр мөрөөдөл хүслийг биелүүлэхэд би бол гол юугаа акцентаа өгч ажиллана гэж бодож байна. Тэгээд одоо багаараа ингээ гоё бид нар тэгж ярьдаг байхгүй. Ингээд нэг ахар сахархан жижиг сажиг юм яриа суудаг биш хэдүүлээ. Маш гоё зориг мөрөөдөл өста гадагшаа дотгошоо аялах гоё юм яриад л сууж идэг болох юм суудахгүй хэдүүлээ тийм болно доо гэл ярилцдаг шүү дээ. Зөв. За, хоёул одоо бас бит хоёрт маш олон хүмүүс хандаад гоё өгчээд байна. Одоо би танд дуулахгүй дараа намайг чатаар загнаад идэв хүмүүс. Ийм битсэн бүү гэдэг одоо тэгээд намайг ер нь ямар байдаг гэж бодож байна хүмүүсээ гэж байна. За, энэ дээр Гомбчов оюун цэцэг гэдэг одоо бас хүчрэг лидер байх шиг байна. Амжилт хүсье мундаг шүү гэж бичсэн байна. Баярлалаа. Таны одоо таньдаг лидер байх та багийн чин лидер үү? За, орой минь мундаг дайчин бүсгүйд баярлаа. Улам их амжилтыг хүсье гэж дондуу алтан цэцэг гэдэг хүн бичсэн байна. Бас мундаг байна. За, танд бас амжилт хүсье. За манай одоо энергүй лидерийн маань, директорийн маань багийн хүн Инх цэцэг Бачуулуун гэн. За, энэ асуултыг жичтэн өгөө. Одоо бас нэг компани шууд хүргэлтийн талаар асууж ах шиг байна тий. За, өнөөдөр контентер бол яг энийг хариулах боломжгүй шүү. Уучлаарай лидерээ. За за энэ ахаад асуусан байна. За энэ асуултыг дараа нь хэлье. За ахаад асуулт асуусан байна шүү. За ер нь бол энэ ярих л ястай асуудал байгаад байгаа юм л да тий. Гараа бүтээгдэхүүнээ хурдан шуурхай гар дээр авч ивэл хин хүнд маань л сайхан байгаа. Тэгээд энийг бол би бас яг дундуур нь ярьчих одоо хайлтхан шиг товчхон яри зүгээр одоо бас ингээд 2-3 удаа давтаа бичсэн байна. За ер нь бол өмнө бид хэд бүхэн Ирсак компани Монгол дахь салбарын захирал ээрэм гээд одоо захиралтайгаа уулзсан. Энэ асуудлаар саналаа тавьсан. Тэгээд одоо хүргэж байгаа компани бол харьцангуй жижиг компани. Тээвэр логистик хөвч гэсэн хүртээмж багтай юм байлээ. Салбарын хувьд ч гэсэн. Тэгэхээр Монгол шуудын компанитай одоо хамтарч ажиллах хүслийг бид бүхэн тавьсан шүү. Та бүхний төлөөлөөд. Гэхдээ энэ нь бол шийдэгдэхдээ нэлээд жоох хугацаа орохоор шинжтэй өөрсдөө саналуудаа хэлж илээ. Тэгээ одоо уулзалтан дээрээ бас илүү тодруулж асууж байгаа. Та бүхнээр одоо хэлнэ, мэдээлэл хүргэнэ. Тэгээ энэ асуудлыг бол компанитай яриаггүй ярьсан, саналаа тавьсан байгаа. Монгол шуудын компанийн хувьд бол маш түргэн шуурхай юм байлээ. 21,330 суманд бол салбартай ийм байдаг байгаа. Тэгээ энэ чиглэлд бол бид нар саналаа тавьж компанид бол хүсэлтэд тавьсан байгаа. Энийг судалж үзэн шийдвэрлэх тал дээр ажиллана гэсэн. Гэхдээ одоогийн байдлаар бүрэн шийдэгдээгүй бай. Жохон хугацаа орох болов гэдэг биднэрт бол хүлээлт байгаа гэдэг бас хэлье. За тэгээд амжилт хүсье гэсэн маань Инх цэцэг Батчуулууны Инх цэцэг лидер маань баярлалаа амжилт хүсье. Ингэж бичсэн байна. За тэгээд эрхэм одоо хүрэл лидерээс бас одоо бас нэг 3 асуулт байна. 3 асуулт гэдэг байна шүү дээ. Дуустгүй дээ асуулт нь. За тэгэхээр дараагийн асуулт болохоор хэнс асуух асуулт ер нь бол Монголынхоо нийт ирсакчуудад одоо та бүхнийг үзэж байгаа тийм энэ ирсакчуудад дайлангуяа шинээр орох гэж байгаа.
Ирсак компаниг сонгоод авах гэж байгаа. Энэ хүмүүс чинь юу гэж хандаж хэлмээр байна? Ирсакийг ер нь яагаад заавал сонгох хэрэгтэй юм болоо? Таны хувьд зөвлөж хэлвэл яагаад Ирсак эмээлийн бизнес дундаас? Яагаад Ирсак гэхээр нэгдүгээр өөрийн чинь болон гэр бүлийн чинь эрүүл мэнд зөвхөн өөрсний чинь болон байгаль орчны чинь эрүүл мэнд гэдэг зүйл энэ компанийг сонгоод ингээд орсноороо бас нэг тодорхой хэмжээгээр одоо бидэрт нөлөөлж байгаа, бүгдд нь нөлөөлж байгаа. Тийм болохоор энэ талаас нь бол бид нараас шийдвэрээ гаргах хэрэгтэй байгаа. Нөгөө талаас яагаад Ирсак вэ гэхээр эн чинь нэмэлт орлого байхгүй юу? Тийм ээ. Бид нар одоо хүүхдийн 100,000 төгрөг 20,000 төгрөг болгочих юм бол 20,000 л хэлсэн шүү дээ. Буцаагаад 20 болгочих юм бол маш олон ээжүүд магадгүй талбай дээр очиж зүтэй сар жилээр ч хамаагүй жагсах бах. Тэ тэр чинь нэмэлт орлого байсан байгаа байхгүй. Гэтэл одоо ингээд харахад бол 100,000 төгрөгийн цалин гарахад маш тэндээсээ мотивац аваад ажиллаж байгаа лидерүүд байна. Гэтэл сая гаруй төгрөг ингээд 500-600,000 төгрөг ингээд өөрт нь гарчаад ахт чинь ажиллаа хийдгүү хүмүүс байна, тийм ээ. Тэгэхээр бол битгий ийм хойрог бай, битгий ийм хайнга бай. Тэ өөрөө өөртөө нэг зорилго тавьсан. За би энэ сард ингэн гэсэн болвол тэрэндээ нэг хэлсэн амандаа заа гэвэл яагүйгээр хүрчдэг вэ. Тэ эн чинь болвол ганц одоо чиний амьдрал биш байхгүй. Яагаад вэ гэвэл энэ болвол зөвхөн чи гав ганцаархнаа амьдардаг байсан бол тэр ууланд очиж чамаагүй юу игээд чамаагүй хаан чамаагүй гадаадд очиж чамаагүй амьдарчих нь ард чинь ар гэл гэр төрүүлж өсгөж байгаа өөр хүүхэд чинь байгаа. Энэ хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай аа байхын тулд хийж байгаа ажилдаа эзэн болоод ингээд ажиллах хэрэгтэй. Тэгээд би бол тэгж ярих. Бид нар нэг 180-аас 240,000 төгрөгөөр 200 гаруй бараа бүтээгдэхүүнтэй онлайн дэлгүүрийн эзэд болчихж байгаа байхгүй юу, тийм ээ. Гэтэл яг амьдралд бид нар онлайн дэлгүүр ажиллуулъя гэвэл хичнээн хүнээс захиалга авч урд хойноос одоо бараа таваар онлайнаар захиалаад нөгөөдгийнхөө наашаа ирэх тээвэр логистикийн асуудлыг бүгднгийн бүх эрсдлээ өөрсдөө дааж ажиллана шүү дээ. Гэтэл энэ компанид биднэрт 200 гаруй 300-аад бараа бүтээгдэхүүнийг ингээд үйлдвэрлээд өгсөн байна. Ямар ч одоо бүх одоо чанар стандарт, бүх эрүүл ахуй талаас нь халаал стандартаар үйлдвэрлээд өгсөн байна. Тээвэр логистикийн асуудлыг шийдээд өгсөн байна. Бид нар хувийн дэлгүүртээ бол нэг худалдагч ажлууд цалинжуулна да, тийм ээ. Гэтэл тэрийг компани бидний өмнөөс шийдээд өгсөн байна. Бүр тэгвэл энэ гой бүтээгдэхүүнийг чи гэртээ авч хэрэглээд гэрийнхаа хэрэглээг солиод дэлгүүрээ солиод за чи энэгээр ингэж ажиллаад чи ингэж цалин авч болно шүү гэдэг бүр маркетинг төлөвлөгөөг нь биднэрт гаргаад өгсөн байна. Тэгвэл яагаад Ирсак биш гэж яагаад одоо сүлжээний бизнесийг би хийхгүй гэж зугатаана гэж бүхэл бүтэн бүх төлөвлөгөө маркетингийг чинь гаргаж өгөөд бүхэл бүтэн бүх бүтээгдэхүүнийг чинь үйлдвэрлэж өгөөд одоо тэр ажиллаж байгаа хүмүүсийн цалин урамшуулал, тээвэр логистик бүх асуудлыг шийдэж өгөөд гар дээр чи авчирч өгчөөд одоо чи ингээд ажиллаад үз чи ингээд хийгээд үз гэж яах. Зарим хүмүүс бол мос үлжээгээл хоошоо суугаад идэгт бол үнэхээр бүдүүлэг, үнэхээр онцгой санагддаг. Энэ бол дэлхийн бизнесийг бид нэр үүсгэнэ гэдэг бол өөрөө эргүүлээд маш онцгой бүдүүлэг байна л гэж айгүй тийм хайнга байна л гэж харж байгаа байхгүй юу. Тэгээд бид нар энийгээ төрөө албач хаадаг бай, эмчч бай, багшч бай, чи цалинтай ээж 50,000 төгрөгтэй ч бай, хүүхдийнхээ мөнгөөр амьдрдаг ч бай. Эндээс олж байгаа орлогоо нэмэлт орлого болгоод амьдралаа дараагийн шатанд гаргах тэр сайхан зүйлстэй зориулах хэрэгтэй. Тийм болохоор бид нар энэ Ирсак компанийг бол сонгоод ингээд ажиллах хэрэгтэй шүү л гэж бол хэлдэг байгаа миний хувьд. За баярлалаа хулан лидертэй. Тэгээд хүмүүс бас сэтгэл бичиж явах шиг байна. За Гомбожоо оюун цэцэг лидер маань болохоор лидер бишээ гишүүн байна гэж удахгүй лидер болно. Хорой. Удахгүй лидер, хөр лидер болоорой. Дондоо алтан цэцэгсэн шампунь хэрэглэж байгаа үнэхээр супер байна гэж ярьсан юм шиг байна. Тэгсэн чинь түрүүний оюун цэцэг гишүүн маань лидер болохын төлөө явнаа, бэлгшээж байна гэж болоорой. Бүгд таална. За тэгээд одоо бас асуултын та бидний контентыг тасралтгүй одоо 20 гаруй 30-аад хүн гээд үзье дээр. За тэгээ энэ үзэж байгаа. Ямар гоё. Надад юусе харагдахгүй онцгой маа тий. Бүх юм харагдаж явж байгаа. Тэгээд энэ нь бол өөрөө үзэлт нь бол маш өндөр байдаг. Ер нь бол 2000-3000 хонд бол байнгын байдаг. Бүр том одоо бүр супер хандлт нь бол 6-7000 хүрдэг юм байгаа. Тэгээд маш олон хүмүүс ирж ирнээр
авдаг байх гэж би боддیں۔ Гол зорилго нь тэр хөдөө орон нутгад байгаа хотод байгаа хин нэгэн ирж сургалтанд сууж чадахгүй хүмүүс эндээс маш олон гоё мотивац сэтэлжүүлэлт ирж хүчийг аваасаа гэдэг үүднээс л энийг хийж байгаа. За тэгээд энэ одоо үзэж байгаа хүмүүс дараа нь үзэх мянган хүмүүс хандаад Монголынхаа одоо за багийнхаа болон нийт одоо Монголынхаа эрсагчуудад хандаж одоо юу гэж хэлмээр байна одоо Дэмбэрлийн хулан одоо хүрл лидерийн маань хувьд тэр тийм сайхан үг хэлээч одоо. За тэгээд нийт эрсаагчдаа нийт эрсаагийг сонгох гээд эргэлзээд зээж байгаа энэ хүмүүстэй би бол би зориулж юу гэж хэлэх вэ гэхээр мэдээж нэгдүгээрт эрүүл мэндийн эртнээс за дараад нь яадаг вэ гэхээр маш ингээд ураад авчирж байгаа хүмүүсийнхээ өмнө хариуцлагатай байгаад Монголын ч бай манай Монгол улсаас задраа цаашаа зүүн өмнөд Азийн улсууд руу гарах зорилготойгоор манай компаниас ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр Монголын ч ер нь бол мянган айл нэмэлт орлогыг авчирсан тэр айл нэмэлт орлоготой байвал тэр айлын хүүхдүүд жаргалтай гэр бүлийн ур амьсгал жаргалтай байна тийм ээ. Мянган айлд аз жаргалыг бэлгэлсэн тийм аз жаргалын түгээгч нь байгаарэ. Тэр одоо түгээгч нь бид нар олол байх бүрэн боломжтой юм шүү гэж бол хэлмээр байна. Зөв. За энэ хавхар нь хажуугаар юм сонсогдоо. За дээрэс нь одоо сүүлийн асуулт гэх юм уу те. За тэгээд мэдээж асуулт гэх юм одоо миний хувьд хэлэх одоо бас үг байна. За тэгээд эрхэм өнөөдрийн урилгыг маань хүлээж авсан эрхэм Дэмбэрлийн хурлан хүрл лидертэй эрхэм спонсортой за Эрсакийнх нь одоо бүх ажилд нь амжилт хүсье. Эрсакийн ориглыг хүсье. Тэгээд өнөөдрийн контентд маань хүлээж авсан танд маш их баярлалаа. Тэгээ маш олон хүмүүс үзэж хандлт өгж байна. Тэгэхээр та бүхэн одоо бас энэ контентын туйлын зорилго бол энэ юм. Маш олон хүмүүст бас урам зориг ирч хүчгөөсэй. Тэр хүмүүс одоо юу гэдэг нь лидер болох тэр хөшүүрг нь болоосай гэдэг үгнээс энэ контентыг хийдэг учраас энэ бол одоо маш олон хүмүүст ийм тус одоо тийм ийм байх бах. За дахиад асуулт асууж байна. Тэр та хариулах уу? Энэ хүмүүсийн бичээд байна. За энэ дээр одоо жишээлбэл алтан цэцэг хөдөө орон нутгаас үзэж байна. Үнэхээр гоё контент явуулж байгаа залуудаа баярлалаа. За баярлалаа. Дээрээс нь одоо таны бас мундаг лидер бичсэн байна. Чамдаа маш их баярлдаг шүү. Ямар азар чамтайгаа авчирсан юм бэ? Бидэн гурав нь нэ. Алтан зуул лидер чинь. Хайртай шүү. Яасан ч мундаг юм. За одоо энэ Бачулууны инх цэцэг лидер маань үнэхээр гайхамшигтай шүү. Төмөр нэргүй спонсор болон Дэмбэрл хулан баярлалаа. Энэ бол дэлхийн бизнес юм шүү. Хийж байгаа, хэрэглэж байгаа зүйлдээ эзэн байж өөртөө итгэлтэй бусдад харамгүй түгээж хамтдаа оргилд нь хүрнэ. Эрсагчуд мандтугай гэж зүрх одоо мандтугай. Инхтэй амжилт хүсье. Баг команд нь амжилт хүсье. Маш хүчрхэг гайхалтай эмэгтэй. Би энэ одоо ажлынхаа хажуугаар хийгээд байгаа энэ мундагчуулыгаа үнэхээр гайхдаг. Биширдэг штеп. Жаахан маамагаа өсгөнгөө хийгээд байгаа хүмүүсийг биширдэг. За тэгээд өнөөдрийн контентыг үзэж байгаа бүх хүмүүстэй хамтдаа нэг гоё урам зориг хайрлаад үг хэлээч эрхэм хүрлээ. За баярлалаа. За тэгэхээр бид нэр дахиад нэг Эрсагийг сонгох шалтгаан бол энэ бизнесийг хийснээр одоо сүлжээнд ороод алддаг, үр ширэнд ордог гэдэг айцтай хүмүүсээ бол Эрсагийг сонсоод тэр айцаа шууд аваад хаяараа гэж хэлмээр байна. Яг гэвэл нэг сар болгон нэг савн шампунь, угаалгын нунтаг хэрэгэлдэг үнэртэй ус нүүрний тос гоо сайхнаагаа авч хэрэглээд шатаж түлэгдээд одоо алдсан хүн болвол байдгүмаа. Тэгэхээр Эрсакт бол та ямар ч одоо эрсдэл гаргахгүй манай компани одоо ямар нэгэн байр машин аялал элдвэн янзын хөтөлбөргүй учраас олвол одоо бидэрт бол ажиллахад маш амар байгаа шүү дээ тийм ээ. Тийм нэг хийсвэр юуны төлөө бид нар ингээд ажиллаж өөрийгөө санхүүгийн эрсдэлд бол оруулахгүй байгаа. Тэгэхээр та 180 мянган төгрөгөөр ингээд 180-аас 240 мянган төгрөгөөр та онлайн дэлгүүртээ оллоо. Энэ дуур дэлгүүртээ зүгээр тааваараа зүгээр амьдралаа яаж л өөрчлөмөр вэ? Тэрийгээ бол та хүснээр өөрийгөө ингээд орлогоо нэмэгдүүлээд хүснээрээ та өөрийнхөө амьдралыг өөрчлөх бол бүрэн боломж нь байгаа юм чинь алдах вэ, асгах вэ, шатаж түлэгдэх вэ гэсэн айдас байвал та нар маа тэр айдсаа ерөөсөө л авч хаяарэ. Айдасгүйгээр аз жаргалтайгаар энэ бизнесээ хийгээрээ маш олон айлд аз жаргалыг түгээх гүр нагаарэ. Ер нь бид нар юугаар цэнэглэгдэж юугаар урам авдаг вэ гэхээр тэр одоо ураад ирсэн хүмүүсийнхаа амжилтыг нь харж тэднийгээ баярлалаа, талархлаа, хайртай шүү гэдэг үгээр л одоо маш их цэнгийг авдаг байгаа шүү. Та бас тийм цэнгийг өөртөө авахыг хүлээн зөвшөөрөөрэй. Та чаднаа л гэж хэлмээрээ. Баярлалаа.
За баярлалаа. Тэгээ өнөөдрийн бит хоёрын одоо амжилтын түүх контентын маань цуврал нэвтрүүлгийн маань одоо дугаарын маань контентын маань энэ удаагийн дугаарт бол Ирсак компани ууган лидер, Ирсак компани хүрэл лидер цолтон, Дэмбэрлийн хулан хүрэл лидер маань оролцлоо. Тэгээ бит хоёрын энэхүү урт хугацаанд үргэлжилсэн цаг 34 минут үргэлжилсэн энэхүү контентыг хүлээн авч үзсэн ихэм одоо цуг хамтдаа байсан 20 гаруй одоо энэ үзэгчтэй, за цаашд үзэх мянган хүмүүстэй Ирсакийн ориглыг хүсье, аз жаргалыг хүсье, эрүүл энхийг хүсье, нэмэлт орлогыг хүсье, санхүүгийн эрх чөлөө хүсье. Тэгээд өнөөдрийн контент үгээр жаргах эрхэм лидерээ. Яа, эрхэм та нартай Ирсакийн ориглыг хүсье. Бүгдээрээ энэ компани, энэ гайхалтай бүтээгдэхүүн, энэ гайхалтай маркетингийг ашиглаад, таныг ураад ирсэн спонсоруудаа ашиглаад, Ирсакийн оргилд хүрч, санхүүгийн эрх чөлөөнд хүрч, бүрэн дүүрэн жаргалтай амьдраарэ гэж хүсье. За тэгээ энэ гоё контентоо урьж оруулсан хүчирхэг хүрэл лидер Батбаярда баярлалаа. Баярлаа. За тэгээд саяны нэг хэлсэн үг үнэхээр таалагдсан. Манай энэ коммент хэсэгт бичигдсэн Ирсак манддгаа. Тэгээд бүгдээрээ амралтын өдрийнхөө орой амралтын өдрийнхөө оройг айдахтай сайхан өнгөрүүлээрэ. Баяртай. Эрхэм оролцсон хулан лидертэй бас их баярлалаа. Тэгээд бүгдээрээ сайхан амраарай. Баяртай. За баяртай. Сайхан амраарай. Бүгдээрээ баяртай.